Powered by Airplane. Аяли хөгжи. Podcast Room-ийн хамтрагчаар Zubrovka. Юлон хятад хоолны ресторан. Аянга Store. Simple зээлийн аппликейшн. Сайн байцгаана уу манайхан Podcast Room-ийн цаашин дугаар та бүхэнд хүргэж бэлэн болсон байна. Powered by Airplane. Аяли хөгжи гэдэг өрөөтэй явдаг байгаа. Тэгээд манай подкастын ерхий үдтгэгчээр Юлон хятад хоолны ресторан бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Хамтран ажиллагчаар за мэдээж бид бүхэнтэй олон жил хамтран ажиллаж байгаа. Zubrovka Charna бүтээгдэхүүн мөн 5 богдын жилийн бид бүхэнтэй хамтарч ажиллаж байгаа. Мөн Simple зээлийн аппликейшн мөн Аянга Store энэ удаагийн дугаартаа бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Харин одоо та бүхний өмнө өнөөдрийн хүндэт зочноо танилцуулахад бэлэн болсон байна. Өнөөдөр Норгийн улмаа мань уралцсан ирсэн байгаа. За сайн байна уу? Сайн байна уу? Өрсөнд баярлаа. Юу байна улмаа? 50-да төвчг дөрхөн киногоо нээжил. Тэгэл өнөөдөр одоо киноныхаа арын ажлууд руу орох гол байж энэ. За өнөөдөр улмаатай хоёлаач явах те. Улмаатай айгүй гоё сэдвүүдийн тухай ярилцсан гэж бодож байна. Надад бол асуух асуултууд бас таамаглаж байгаа зүйлүүд их байгаа. Тэр талаар гоё ярилцах болоо гэж бодож байна. Тэрнээс гадна бас миний мэддэггүй улмаа бас ямар байд юм бол гэдэг надад их сонирхолтой байна. Тийм учраас гоё сэдвүүдийн тухай ярих болоо гэж бодож байна. За тэгээ сайхан зуншиж гин үү? Сайхан зуншиж байна. Зуншиж гин үү гэдэг нь зусж гин үү гэдэг юм чи. Хамаагүй нутг. За тэмдээ. Зөв. За улмаа чи ер нь аль нутгийн үе юм бэ? Бол цавхны угуул. Төв аймгийн суугуул. Тэгээд ер нь бол би чинь Төв аймгийн Жаргалант сум Талуулаг гэж жижиг багт. Одоо яг хүүхэд нас ихэнх хугацаа өнгөрсөн. Тэгээд сургуульд ороод хотод орж ирсэн. Тэгтээ 100 болгон бас яг тэр Талуулагт очдог тийм байсан. Тэгэл Жаргалант гэдэг юм бол хүмүүс нөгөө газар тариалангаар нь л аягүй сайн мэддэг юм да. Тий. Тэгээ манай ач ер нь бол яг фермер талтай байсан. Зөв. Мэргэжил юу юм бэ улмаагийн? Би чинь ер нь бол яг мэргэжил бол маркетер. Мэргэжил бол байхгүй яг их сургууль төгсөөгөө. Монгол их сургуульд улс төр судлаар сурдаг байж байгаа. Тэгээ дундаас нь яагаад шаван сурн морн гэл тэгж явж байгаа л гинт ажил хийгээд эхэлсэн. Тэгээ ажил хийгээд эхэлсэн чинь одоо ингээд баг 10 жил ажил хийчихлээ шүү дээ. Зөв. За улмаа болохоор миний мэдхээр мэдээж улмаа хоёрт Норгийг үүсгэн байгуулагч. За тэгээд ер нь Норг үйл ажиллагааны чиглэл нь маш тодорхойгоор тайлбарлавал яг юу юм бэ? Social impact media agency гэж хэлээд байгаа. Гэхдээ одоо хүмүүс яг яаж мөнгө олдгийг, тэгээ яаж ингээд бизнес нь run хийдэм бэ гэдгийг бол айгүй их асуудаг. Тэгээд гол юм нь бол угаасаа манайх руу ингээд Нор руу ороод харах юм бол 10 бичлэгний баг 9 сурчлагын бичлэг байгаа. Яг л одоо ингээд одоо энд GL гэж байгаа шиг, Zubrovka гэж байгаа шиг те, эсвэл Simple гэж байгаа шиг ингээд брэндүүд орж ирээд reel болгон дээр хамтрал хийгээд өөрсдийнхөө хургуулж байгаа сурчлуулж байгаа юм мессеж өгөөд за бид нар тэрийг нь богино форматтай тайлбарлах сэтгүүл зүйн бүтээл болгож гаргаад тэрнийхээ хажууд одоо хариу төлбөр аваад ингээл явдаг. Яг бизнесийн байгууллага. Тэгээ яг нөгөө босод хэвлэл мэдээллийн байгууллагч өдөртмийн мэдээ бол хийхгүй байгаа. Гэтэ бид дутхгүй өдөртмийн мэдээний channel нэгж байгаа. Гэхдээ бас жоохон AI устсан тийм технологи бүтээгдэхүүн гаргаж байгаа. Mediatek гэх юм уу? Үндсэндээ бол яг мэдээ хийхгүй байгаа ч гэсэндээ битэд social impact талаасаа нийгмийн тухайн үед хэрэгтэй өөрсдийгөө дуурай гэж бодсон, ер нь жоохон сэтгэл хөдлөсөн, эсвэл битэдийг өөрийнх нь дотроос мань зулгааж байгаа тийм сэдвүүдийг бол чанартай гэхдээ юм цөөхөн удаа ороод яг тэр сэдвийг хөндөчөөд гардаг юм одоо төрлийн юмнууд хажуугаар нь хийдэг. Үндсэн яг зүйл нь бол corporate PR за тэгээд маркетингийн чиглэлээр рилнүүд л хийж байгаа тийм. За ер нь Норг одоогийн байдлаар хідэн баг бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа вэ? За тэгээ ер нь бас их залуучууд харагдаад байдаг шүү дээ. Тий, маач одоо хамгийн өгш 96 оных гэдэг юм чи. Ямар өгш юм. Тий, тэгээд тавын доошогоо одоо ингээд 2005 оны хүүхдүүд хүртэл орж ажиллаж байна. Тэгээд одоо нэг 10 11 үлээ юм болов. Тэгэл ер нь нэг иймэрхүү л байд юм дөө. Доошогоо 8 болол дэшигээ 10 11 болол анх 6 онтой өсгөн байгуулсан. Тэгээд 2 видеографер, 1 график дизайнер, 1 одоо sales, тэгээ 2 маркетер гэдэг ингэж үүсгэн байгуулад явцын дундаас бид нар сэтгүүлчтэй болоод явцын дундаас медиа форм руу орсон. Эхнээсээ бол ер нь дан эйженсигаар үйл ажиллагаа эхлээд тэгээд одоо бол одоо хүмүүс бол бид эдийг сэтгүүлч нар л гэж боддог юм шиг байна. Гэхдээ ер нь бол маркетинг суртаа хүмүүс л хийсэн. Хүмүүс та эдийг сэтгүүлч нар гэж боддог гэж юу?
Тийм үү? Янз бүр л гаш. Тэг хүмүүс л нөгөө Norg цэг гэсэн гаргаад зөв мэдээллийн сайт юм байна гэж бодоод байгаа тийм нутас бит. Аха. Зөв мэдээллийн вебсайт болооч. Norg чинь вебсайттай юм уу? Бага. Гэхдээ одоо бид тэрийгээ дахиж шинээр хийж байгаа. Гэхдээ AI суртаа мэдээ гардаг. Тэгээд олон улсын бас мэдээнүүд илүү төлхөө ордог тийм юу болж байгаа. Зү. Би бол Norg-ыг сэтгүүлчтэй байдаг гэж юусоо бодохгүй. За дээр нэмээд Norg-ын залуучуудыг харахнаа угаасаа дандаа залуучууд харагдчихийдэг. Нас бол нэлийн одоо залуухан харагддаг. Тэгсэн хэрнээ ерөнхий би харж байгаа мэдээллүүд нь бол ерөнхийдөө мэдлэг мэдээлэл суурилсан. Бас дээр нэмээд ер нь нийгмийн болохгүй байгаа зүйлсийг ер нь шүүмжт байдлаар жоохон надад л тэгж мэдрэгддэг. Гэхдээ яг шүүмжт гэж хэлж байгаа нь бас оновчтой үг биш үү? Бас мөн үү гэдэг дээр би өөрөө ч эргэлдэж байна л та. Тэгэхээр ер нь бол Norg ер нь улс төрийг шүүмжлэхийг зорд юм уу? Энэ л нөгөө дуудлагаараа игээл гарчиж байгаа юмнууд ихвчлэн. Тэгээ нэг амар ингэж зориод байгаа юм угаасаа байхгүй. Яг тухайн мөчөд ингээд яг одоо ингээл яг үнийг хэлэхэд Монголд байгаа медианууд за тэгэл инфлюенсерүүд нэтрэгээл бүгд яг ингээд зарим нэг өнцгүүд жишээл юм бол энийг гаргачаасаа гэд ч юм уу байгаад тэгээд хинж гаргахгүй байгаа юмнууд дээр бид заримдаа өөрсдөө за энэ талаас нь ингээ гаргачихвол зүгээр юм шүү гэдэг юмнууд хийдэг. Мэдээж бас нийгэм төр чигээрээ дуурж байгаа зарим хэсгүүд дээр бид бол ордгоо удаа жишээ нь за хүн болгоо ярьж байгаа штэ тий. Гэхдээ бас дээрээс нь хүн болгон ярьж байгаа дээр нэмээд бид нэр орж ярьлаа гэд энэ дээр ямар нэг өөрчлөлт хийж чадах байлгүй үгүй лөө гэдэг дээр бас тийм. Тэгэл яг янз бүрийн л юм өөр төрлийн контент заавал бас стрим биш. Одоо жишээлбэл нөгөө Мишель Амазонкагийн өвлийн олимпийн хувцасан дээр хүмүүс бас айгүй Мишель Амазонкаг бахан дотролоо ч юм уу юу ч юм те орж ирэл хятад юм шиг юм хэлээ гэл юм сонь юм явж тэр үе дээр бас Мишель Амазонкагийн өмөрөх талаас нь ингээд жижигхэн өгөөдөлтөөр илмэлээжсэн. Тэгэнгүүт яг тэрүүн шиг бас юм улс төрийн хамааралгүй ч гэсэндээ зөвөр өөрсдөө хүсэж юм сэтгүүд дээр зарим тохиолдолд ингэж дуурч яадаг юм чсэндээ байдаг. Заавал улс төрийн шүүмжих гэдэг байгаа зорилго бол байхгүй. Гэхдээ яг хүндөхстой ч юм уу за яг шүүмжлэх хэвээр юмнууд дээр бол дуурч ийл гэж боддог. Подкаст румын хамтрагчаар 5 боо гэдэг группийн Geely брэнд бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Тэгэхээр Geely автомашины брендийн хувьд за үн давсан технологи гэсэн философитой мөн инновацлог за аюулгүй байдал мөн үн цэнийг хослуулсан борлуулалтаараа дэлхийн топ 10-д ордог шилдэг брэнд юм. Энэ философиг хамгийн сайн илэрхийлж байгаа за загваруудын нэг бол яахын аргагүй Geely брендийн Atlas загвар юм. Тэгэхээр Atlas загварын хувьд хотын өдөр тутмын хэрэглээнд зориулагдсан мөн гэр бүлийн аялалд зориулагдсан бүтээгдсэн за 5 тухтай за цоошин технологиор бүтээгдсэн мөн аюулгүй байдлыг цогцлоосон SUV ангиллалын машин юм. Тэгэхээр энэхүү Geely-гийн Atlas загвар маань за 7 сарын 9-ний хүртэл буюу наадмын хүртэл 99 саяас 12 сая төгрөгөөр хямдраад 86 сая 900 мянган төгрөг болчихсон байгаа юм байна шүү. Тэгэхээр хэрвээ та найдвартай технологиор баялаг автомашиныг хайж байгаа бол Geely-гийн Atlas загварыг сонирхоод үзээрэй. 5 духан илэрхийлэл Geely Atlas. Ухаалгаар дасан зохицох intelligent mode. Тав тухтай жолоодлого, нам гүн мэдрэмж, comfort mode. Илүү бага зарцуулалт, илүү байгаль дэвшилтэй eco mode. Хурд хүчийг мэдэр спорт мод. Тав тухын шин төвшин Geely. Sweet dreams are made of this. Нөгөө нэг ер нь улмаа өөрийгөө яг нэг юм яаж цоллуулах дуртай юм бэ? Гэтэн цоллуулах гэд нь одоо юу гэдэг нь тий чиний гоншин яг ямар байгаасаа гэж чи ер нь хүсдэг юм бэ? Одоо чамайг янз бүр ярьж байгаа ш. За Norg-ийн улмаа эсвэл бол за би энэ дэр жишээ ярьчих заяа.
би бол уг нь бол өөр намайг юм хөтлөгч санджаа гэдэг байхгүй. Би ихтэй өөрийг нэг амар хөтлөгч гэж боддог байхгүй. Тэгээ би бас нэг тийм өөрийгөө хөтлөгч гэж хэлүүлэх бас дуртай биш байхгүй юу. Тэгээ сүүлд би нөгөө нэг Эверест явсан чинь зурагтаар аягүй гаргасан. Гадуур яг ах эгчнэр таарахаар уулчин хүү явж ийн гэ. Тэгээд идэг байхгүй юу. Тэрэн шиг чамайг нөгөө нэг жагсагч улмаа гэдэг тал байдгүй. Бага. Та тэгээд уулчиндаа дуртай юу? Аялагчтай. Би уулчин гэвэл одоо уулчин хүмүүс намайг хараад за энэ одоо юу вэ л гэж штэ тий. Би юу н аялагч гэхээсээ илүү би зүгээр л яг над нэг тийм юу бол байхгүй. Би намайг ингэж хэлээсэ гэж би юусоо тийм хүсдэг юм байхгүй. Зүгээр санджаагаараа байхад болно. Зүгээр яг хөтлөгчихгүй байхад л баг тэр надад таалагдана гэх юм уу. Тийм яг хүмүүс л тэгэл норг улмаа гэл эсвэл тэмцэгч сэлэцлээ нэрнүүд өгнө. Тэмцэгч орж ичээ тий. Сэлэцлээ нэрнүүд өгнө. Яг гэхдээ би бол тэрэнд нь угаасаа дургу. Одоо чинь бид чинь нэг л жигсаал ингээ санаачлаад зохион байгуулад үтсэн. Тэгэнгүүт тэнд чинь яг тэмцэгч нар чинь болохоор бүх жигсаал дээр явж яадаг тий. Тэгээд бүх жигсаал дээр явахдаа яг нөгөө учир шалтгаан тий эсвэл юу гэдгийг одоо өөрийнх нь сэтгэл хөдлөл өөрийнх нь тэр үндэслэл аргумент янз бүрийн яг бодит шаардлага нэтрийг гэхээсээ илүүтэйгээр мөнгөтэй холбоотой жигсаалын одоо инсентив жигсаалын одоо өгдөгч гэх юм уу тий хөшүүргүүдтэй байгаа. Гэтэл миний хувьд бол яг үнэхээр тухайн мөчөд дотоод ингээд дуудлагаасаа ч гэдэг юм уу хийсэн ганцхан жагсаалтай. Тэгэхээр одоо тэрийг мэрэгжил болгож болохгүй шүү дээ. Тэр чинь одоо иргэн болгоны одоо иргэний хариуцлага гэдэг байдлаар л хийж явах хэрэгтэй зүйл болохоос биш. Мэрэгжил биш. Тэ ажил биш. Ямар нэгэн мессеж орлого олох их усэр угаасаа биш. Тэгэхээр харин ч зардал гаргадаг тийм юм мэл л дээ. Тэр чинь бидний жагсаалч 21 хоног үргэлжлэхэд тэр дунд одоо ажиллаа хийж чадахгүй тэ ингээд маш их бас тэр чинь ингээл зүгээр байгаад байхгүй тэр дотор чинь ингээд маш их үйл ажиллагаанууд болж байгаа учраас жоохон тийм юм бэл. Тэгээд тэмцэг шиг жилүүлэх мэдээж дургу. Норгийн илм уулмаа гэдэг бол окей энэ чинь миний өөрөө ингээд найзуудтайгаа нийлээд бүтээсэн зүйл те. Миний ингээд нэг төрлийн одоо бол ингээд шар өнгийг харахлаар ч юм уу эсвэл богино ийм explanatory видеонууд харахлаар ч юм уу эсвэл богино explanatory видеон дотроо жоохон флаш edit мэдэттэй ч юм уу тиймэрхүү бичлэгэд харахаар норг шиг байна. Норг шиг гэдэг болцсон учраас энэ бол нэг төрлийн бас бяцхан ч гэсэндээ legacy байх гэж боддог. Норгийн уулмаа гэж хэлүүлэх бол дуртай. Маркетер гэж хэлүүлэх нь ер нь баг зүг байх. Тэгээд тэр үгээрэл одоо яг хийдэг юмараа л байх ч өөр байгаа шүү дээ. Ер нь за яагаад ер нь ус төр сонирхолтой юм бэ? Улмаа. Би сүүлд нөгөө юг жагсаалын ардаас болохоор Таиланд руу нэг очиод Токиод нэг очиод яг сая жагсаалын нөө хавгаар сургалт гэх юм уу ихтгэлүүд тавьсан. Тэгээд яг олуулсан иргэний нийгмийн дунд тэгээд тэгж яхад тэн дотор ингээл янз бүрийн улс төр нөхцөл байдалтай орнууд байгаа. Тэгээд жагсаал хийх нь үнэхээр хэцүү янз бүрийн. Тэгээд тэр дотор би зөв юу ажилласан бэ гэхээр тэр үед ингээд ярьж байхдаа би ингээд амар кафтай байж чадаад байгаа байхгүй. Нэмээд дээрэс нь тэр сэдвийг ингээд хүмүүст өгч явахдаа тэр сэдвийн талаар мэдээлэл хүмүүстэй хуваалцж явахдаа би өөрөө юм happy байгаад тий. Тухайн үед жагсаалын үеэр ч гэсэндээ зарим тохиолдолд үнэхээр ингээд одоо юу гэдгийг хийгээд дуусцны ардаас үр дүнд хүрсний ардаас бас амар гоё тайвшрал мэдэрч байгаа. За эсвэл юу гэдгийг тэрнээс одоо юу гэдгийг өмнө ингээд зүгээр хийх ёстой дуурах ёстой сэдвүүд дээрээ дуурайд улс төрийн сэдвээр гарлаа гэхэд тэр өөрөө kind of дотоод юм ер нь бол байгаа өөрийн одоо сонирхол тий. Тэгээд тэр сонирхол бол бүр 14 онд жоохон байхад бид ингээд дунд сургуульд бол нийгмийн хичээлийн нэтрийг сонирхолтой байж байгаа. Тэрний ардаас 14 онд мэтгэлцээнээр хичээлж эхлээд тэгээд тухайн үеэсээ оюутнуудтай мэтгэлцдэг ингээд оюутны мэтгэлцээний клубүүдэд ордог team 9-10 дугаар ангийн хүүхдэлээс тэгээд тэгж явсараад ер нь мэтгэлцээнээр баг 10 гаруй жил хичээллээ. Тэгээд 2021 онд анх удаага олуулсан мэтгэлцээний тэмцээнд орж үзээд тэгээ нөгөө JCI гэж байдаг шүү дээ. JCI-аар дамжуулж JCI-ийн Аз намхан төлөвлөсөн тэмцээнд ороод тэгээ тэндээ яг төрүүлж исэн. Тэгээ ер нь нөгөө мэтгэлцээн чинь өөрөө ийм төрлийн сэдвүүдээр аягүй сэдвүүд нь гардаг. Тэгээд энэ чиглэлээр мэтгэлцгийн тул заавал судална. Тэгээ судлаад эхлэхээр хүн чинь дуртай болчихно. Тэгээд мэтгэлцээндээ дурлах тусам бас дахиад энэ сэдвүүгээ дурлаад тэгээд ер нь жоохон харцсан. Зүг. Одоо тэгэхэр чи улмаа чи одоо 25 таа. 25 хүрсэн үү? 25 хүрсэн. Тийм 25 настай байгаад. Тэгэхээр ер нь одооны залуучууд ер нь улс төрийг сонирхох хэрэгтэй юу? Одоо ингээл
За 3 сарын 18-нд 25 онд ингээд би чинь баг 4-5 скандал төртөөд 25 он жонгоол юм боллоо. Тэгээд гэж яхад тэнд мэдээж нөгөө зохион байгуулалтад харлуулах трол армын энтрийг ингээл ажиллал янз бүрийн ингээл компанид ажиллаад явж байгаа. Тэгээд тэрний дундуур бас яг жинхнээсээ залуучууд ойл ингээд намайг одоо ямар нэгэн байдлаар буруу юм байна гэдээ ойлгоцсон ч юм уу. Эсвэл something wrong with this guy гэдэг ингээд ойлгоцсон. Тэгээд тэр нь өөрөө ингээд kind of мэдрэгдэж байгаа зарим тохиолдолд. Мэдээч яг ихэнх залуучууд ялангуяа ер нь millennials тэгээд жоохон хөгшин жинзинэр бол бүгд л яг миний талд ингээд уулзахаар гоё байдаг. Гэхдээ зарим нэг тохиолдолд бол бүр яг залуучууд жоохон хөвгтүүд бол улс төртэй холбоотой учраас энэ guy буруу тий эсвэл cringe болохгүй муухай гэдэг нэг юм ойлголт жоохон төвцсөн юм шиг санагдсан. Тэгээд би тэрийг харчаад за ер нь улс төртэй оролцож байгаа дөрүүд нь бүгд муухай болоод байсан учраас улс төр хийсэн хүн болгон ч юм уу муухай юм байна, буруу юм байна гэдэг юм мэдрэмж юу н суучтэй. Улс төр баба юм байна гэдэг юм тур суучтэй. Гэтэл яг ингээ харахаар би улс төртэй холбоотой юу буруу байсан ингээ бодхолоор байхгүй. Одоо жишээл юм бол бүх стологч гэдэг комент энэ төр явж идэг байхгүй. Тэгэнгүүт хизээ хэнийг те ямар сонгуул дээр яач вэ те юу ч байхгүй. Хайгаад болтохгүй. Тим хэмжээнд байхад хүртэл ингэж явж гин гэдэг бол за нэгдүгээр амар буруу юм сууч. Хоёрдугаарт бол яг үнэндээ бид нар тэр сэдвийг буруу муухай гэж бодох тусам тэр сэдв биднээс холдно. Тэр сэдв биднээс холдох тусам тэр сэдвийтэй холбоотой бидний нөлөөлөл хяналт одоо төрийн байгууллагуудад тавьж байгаа бидний одоо тэр хяналт тэнцэл гэдэг зүйл угаасаа улам бүр алдагдаж эхэлнэ. Тэгэх тусам бид нар улам хүчгүй болно. Тэгэх тусам арчлал юм бол арчлал биш болно. Тэгэл тийм байгаа учраас сонголт нь улам муудаж байгаа. Тийм байгаа учраас сонгуул идэвх нь бас төдийлөн бас сайжрахгүй байгаа ч гэдэг юм уу тий. Тэгээд энэ нөгөө юуг яаж өөрчлөх ёстой юм бэ гэхлээр илүү олон яг энэ улс төрийн зөв контент хийдэг креаторууд илүү олон болох ёстой. Тэгээд дотоодын сэдв ярих тусам ялч бол талцлаа гэгдэл. Тэгээд дотоодын сэдв яриа дотоодын хүмжлэгийг эхлэх юм бол одоо ингээд контент хийж байгаа хүн болгоогоос хараалгуулна. Тэгээд тэр одоо ингээд хараалгуулж байгаа дунд ч гэсэндээ ад үзэгдээд чамаагүй ингээд давж гараад айгу олноороо дуурдаг болох ёстой. Тэгээд ер нь бол энэ сэдвийг заавал сонирхох ёстой. Тэгээд сонирхгүй бол чамаг дараа сонирх нь тий. Тэрнээс гадна бас нэг амар чухал юм нь юу гэхлээр бид нар ерөөсөө төртөө хамааралтай л эдийн засагт амьдардаг. Өөр юу ч биш. Тусгай зөвшөөрөлтэй амар том компаниуд. Одоо Монголд байгаа бүх том групп компани бизнесүүд бүгд тусгай зөвшөөрөлт. Хамгийн томод нь бүгд. Одоо ингээл тий. Ингээл 5 богдод юу гэдэг ингээд мархлаар тий. Алкогол тусгай зөвшөөрөлт. Үрэн телефон тусгай зөвшөөрөлт тий. Уулуурхааны бүгд тусгай зөвшөөрөлт. За нэмээд хажуугаар нь хувийн хвшлэн өөрөө тусгай зөвшөөрөлтөй төрийн өндөр оролцоотой бизнесүүд байж хахад нөгөө талд нь төрийн өмчт компаниуд амар том зах зээлэлдэг амар том. Тэ эрдэнэт ойдлогоо таамаглаа. Ерөөсөл ийм 3 том компани л дахиад амар их эдийн засгийн юм. Нөгөө талаасаа дахиад буцаагаад төр хитрхи данхар байна уу? Тийм. Төр хитрхи данхараас гадна төрд очиж байгаа хүмүүс чинь бидний амьдрал бүр аимшигтай томнол үзүүлээд байгаа. Эдийн засгийн хавьд. Тэгэд энэ зүйл чинь шууд бидний амьдралтай хамааралтай хамгийн чухал юм баг төр байхгүй Монголд. Улс төр яг үнэ. Тэрнээс биш дан ингээд мэдээч одоо ингээд бизнес гээл улс төр огт сонирхохгүйгээр сайхан амьдрах боломж зөндөө байгаа. Тэгэж сайхан амьдрч юм билээ. Гэхдээ тэрийг сонирхохгүй удах тусам урт хугацаанд бол олон нийттэй ч гэх юм уу хортой. Ер нь улс төр сонирхохгүй байгаад улс төр оролдохгүй, улс төр ярихгүй, улс төр бичихгүй, улс төр сонсохгүй байх юм бол тэр хамгийн хувьчсэн шийдвэр. Тэгэхээр улмаа одоо ер нь яг дуртай юмаа явж байгаа юу? Тийм дуртай юм. Дургүй юм ажис одоо байгаа юу? Байхгүй тий. Бидэд яг гэхдээ мэдээж нөгөө хүн ингээд дуртай юмаа ажил болгоо хийчихээр дург болчихдог. Бас тийм үү. Одоо жишээлбэл юу гэдгийг бичлэг хийх ч юм уу, бичих ч юм уу тий ингээд дуртай байсан байлаа гэхэд тэрийг ажил болгоод одоо жишээлх юм бол заавал хийх ёстой тий. Эсвэл ингээд сурталчилгааны материалууд орж ирнэ ч гэдэг юм уу тий. Сурталчилгааны материалууд гэдэг нь яг нөгөө бизнесийн рилүүд маань тий. Тэр чинь ингээд өдөр тутам 7 хоног 4-5 гарч байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр яг ажил болоод эхлэхээр хүн хэдий дуртай байсан ч гэсэндээ тогтмол хийгээд эхлэхээр дург болдог. Ер нь гэхдээ тэр нэг Алекс Хормозын нэг тэгдэжсэн шүү дээ. Ер нь дуртай юм гэж байхгүй, пашн дагна гэж байхгүй. Ямар ч пашн байсан тэр ажил болсны дараа урт удаах хугацааны дараа тэр чиний дургүй юм болно. Тэр дургүй юмаа дургүй ч гэсэндээ хийж үргэлжлүүлсээр байж чадах юмаа урт хугацаанд хийж үргэлжлүүлсээр байж чадах юмаа сонгох хэрэгтэй гэж байгаа юм. Тэг яг тиймэрхүү талаасаа л дургүй болно гэхээс биш яг дургүй ч юм уу хүсээгүй ч юм уу үзлэмтэл хэлэхгүй ч юм уу хийжсэн удаа байхгүй. Угаасаа норог дээр дургуур илээ одоо ингээд одоо дургуу
хувийн хвшлийн байгууллага байсан ч гэсэндээ хэрвээ чи үсэхгүй бол чи хөтлөхгүй байж болно гэдэг шийдвэр энэ ч гэсэндээ өгдөг. Тэ. Тэгээд бид хэд нөгөө компани байгууллагатай анханасаа free will гэдэг юмыг амар сайн одоо DNA-д тусгаад тэрийг орж ирж байгаа хүн болгон тайлбарладаг. Чи хүсээгүй юм хийхгүй байж болно гэдгийг. Тэгээ хүн өөрийнхөө хүсэж байгаа прожектууд руу л ортог маа компани л. Подкаст руу хамтрагчаар Zubroco бид бүхэнтэй хамтран ажилладаг үлээ. Тэгэхээр Zubroco брендийн цоо шин нэр төрлийн бүтээгдэхүүн маань за Монголын дэлгүүрүүдээр худалдаанд гарч эхэлсэн байгаа. Тэгэхээр энэхүү бүтээгдэхүүний хувьд Zubroco Charna гэдэг нэртэй бөгөөд за Zubroco брендийн арай илүү премиум хувилбар юм. Тэгэхээр Charna брендийн хувьд өндөр чанарын сонгомол үр тарианаас гаргаж авсан хамгийн сайн спиртийг ашигладаг бөгөөд за аманд илүү дүүрэн тэнцвэртэй мэдрэмжийг өгдөг спирт юм. Тиймээс согтууруулах ундааны талаар мэдлэгтэй хүмүүс маань анх амсаад л мэдхээр илүү тийм сайн чанартай бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр савлгааны хувьд ч гэсэндээ ялгаатай за хар шил амун минимал дизайнтай болсон байгаа. Өнөөдөр хэрэглэгчид Zubroco брендийг чанартай арх гэдгээр нь аль хэдийн мэддэг болсон. Тэгвэл Charna бол тэр итгэлийг илүү өндөр түвшинд баталгаажуулж байгаа хувилбар гэж ойлгож болно. Ингээд подкаст руу хамтрагчаар Zubroco брендд бүхэнтэй хамтран ажиллаж байна. Шинэ бүтээгдэхүүн Charna. Би бас нэг хэд хоногийн бас ингээд боддоод орой орондоо бодоо байжс чи ерөөс дургүй юм аа хийгээгүй юм билээ. Дуртай зүйлээд амьдарч байгаа юм билээ л дээ. Тэгээсэн чи би аялах дуртай юм байлээ. Сагсан дуртай юм байлээ. Тэгээ одоо ийм гоё entertainment show контентууд бас айгүй дуртай юм байлээ. Тэрийг аль хийчих юм билээ. Тэгээс машин дуртай юм байлээ те. Тэрийгээ бас ингээд хөгжүүлээд явжаа. Тэгээ дунд надаас яг адилхан дургу болох шалтгаантай үе зөндөө байсан. Жишээл нодлон хүртэл одоо ингээд яг би одоо ингээд мэрэгжлийн баг дээр ажиллаж үзлээ л те. Та өөрөө сагснаасаа тэрсэн үү? Тэгээ өмнө ажиллаж тэрж байгаа байхгүй те. Тэгтээ би бодсон. Би ягаад энэ нэг одоо би яг цөөхөн л юм хийж байгаа. Надаа одоо хийдэг юм хэм. Одоо ингээл яг саяны хэлгээр их юм шиг ирнэ. Яг ми зөвхөн амар дуртай хийдэг юм баа. Тэнийг би ингээ 10 хэдэн жил хийцэн. Тэгээ тэр хийж байгаа юмнууд маань хөрх миний хэмжээнд шүү за. Хүн хараад юу гэх надад хамаагүйгээр би өөрийнхөө хэмжээнд бол надад л ингээд миний өрссөн хэмжээндээс хөрхөн хүрээд зарим өрөөгөл байх л та. Тэгтээ яг бүр ингээд амжилтгүй биш яваад байгаа байхгүй те. Тэгэнгүүт би эндээс нэг одоо ажлынхаа хүртэл би байн хэлтiin. За юм хийжсэн чинь дургуй юм гарч иж болно шүү дээ. За энэ яагаад дургуй? Гэвь би хэлдэг байхгүй. Энэ яагаад бид үлийн дургуй байгаа та. Энийг дуртай болгож өөрчлөх юм. Тэр аргыг нь олъё. Гэт тэрийг ингээд үздэг байхгүй хитэн талаас. За энэ би жишээлбэл те энэ аяга одоо ингээд аянгийн аяга юм байсан чинь одоо жишээлбэл надад энэ улаан таалагдахгүй те. Тэгвэл энийг байхгүй болгох гэсэн. Гэтэл энэ аянгараа л байгаа байхгүй те. Чи дуртай бас биш байл те. За тэгвэл би энэ дээр дуртай нэг юм гоё юмаа тавьчих гэдэг юм үү те. Ингээд тэгээ ингээ харахаар надад дуртай болчих жоохгүй те. За окей энэ одоо болж штэ гэд. Энэ аргыг би ингээ хайгаад ер нь гэхдээ энийг Америк амьдралдаа хэрэгжүүлдэг баггүй юу. Тэгэл одоо ямар нэг юм ингээл хингүүд энэ болохгүй байх гэвэл за яавал болох юм тэгвэл. Өөрийнхөө пашнтай холбоо. Тийм. Буцаага зөв урсгал нь оруулаад штэ. Тэгээ ингээ болчдаг те. Тэнгүүд ингээ тэрэнд бол тодорхой хэмжээний цаг хугацаа зарцуулагдана. Тэгэхээр дургуй юмаа бол ингээд дуртай юмаа хийжсэн чинь дургуй болох гээд байвал жоохон цаг хугацааг sacrifice хийх хэрэгтэй. Тэгжитэл тэр хооронд нь чи учрыг олж чадах юм бол тэр чинь амар гоё хожил болоод ороод ирж байгаа юм шиг. Та тэгтээ амар дараахан байгаад яг үндэ одоо ингээд сакс машин за контент тий аялал бүгд бизнес болцсон тий тэр ингээд за зарим нь бол зарлаг гаргаж л байгаа хэл та тий яг орлого гэхээс илүү гэхдээ ингээд бүгд танигдаад ингээд явцсан яг одоо сүүлийн 4-5 жилийн санаж авах бол амар инспирэшнл байгаа хаа залуучуудад бол тийм гэж үү за баярлалаа. Ялангуяа манай үеийн залуучууд хоёлаа юу иржлээ. Дуртай юм ярьжсэн шүү дээ. За окей. За тэгэнгүүт би яг ингэж боддtiin олмаа. Одоо чамд хэлчихье. Ер нь бол одоо чиний оролцож байгаа салбар сэдвүүд бол аюултай сэдвүүд. Аюултай салбар. За би болж л орохгүй. Яад үл би би амар алдах юмтай юм байхгүй тэг өөр хүмүүстэй бла за би ч алдах юмгүй гэж хэлээгүй шүү. Тий яад гэвэл яг энэ чиний бодол өөр миний бодол өөр учраас би хэлж байгаа. Би л тийж боддتي. Тэгэхээр бас ийшээ орно гэдэг бас зоригийн асуудал. Хоёрдугаарт за эхлээд би энэ асуучих. Дараа нь бас нэг асуух юм аа. Тэр дараа нь. Тэгэхээр яагаад энэ бол ийм эрсдэлтэйг нь мэдсээр байж имлүү ингээд
одоо дуртайдаа тий дуртайдаа ороод байдаг юм бол гэж би зөвхөн бодогдтыг. Эрсдлийг нь бас эрсдэлтэй гэдгийг харуулсан шүү дээ жан тий. Тийм. Яг ер нь эрсдэлтэй гэдгийг мэддэг ч гэсэндээ ингээд хийдэг байсан 24 он. Тэгэд яг нөгөө сүүлийн 25 онд бол бүр илүү эрсдэлтэй болж эхлээд бүр илүү бас давхар ингээд зөриг гарч эхэлсэн шалтгаан нь өөрөө би локи suicidal-ээс юм шиг байгаа. Өөрөө угаасаа яг түрүү жил бол өөрөө угаасаа пассиваар мэдсэрэж эрсдэлтэй юмнуудыг хийгээд байсан нь пассиваар би ямар орлоод байсан юм. За сэтгэл хөдлөлтэй байсан учраас. Тэгээд угаасаа л одоо ингээ хүн болгон л мэдэх байлгүй. Угаашаа тохиолдоод тэгээд тэрнээсээ хойш угаасаа л чихнээсээ алдах юмгүй болцсон л байсан. Тэгээд яг хөө тэр юун дээр ирж зогссон бэ гэхлээр тэр чинь ингээд пассиваар амиа хорлоод байна гэдэг чинь зөвхөн бас эрсдэлтэй юм хийх биш те. Тэр чинь ингээд бүхэл тэнэг юмнуудыг хийж байгаа шүү дээ. Тэ. Тэгээд явж байгаад 3 сард тэр нөгөө баримтлагаа болоод тэгээ ардаас нь 5 сар жигсаал тэгээ 6 сард огцорж байгаа юм. Тэгээ ардаас нь 11 сард хутгалуулаад тэгээд одоо энд сорин байгаа. Энд суган руу зүүн суг. Тэгээ одоо энд гар жишээ юм уу энэ дээр бас ч юм уу. Ингээд 3 газар бэртээд тэгээд тухайд бол тэр болтол ер нь бол айгаагүй. Юунаас ч айгаагүй. Угаасаа л одоо өгсөн ч яах вэ гэсэн бодолтой байсан. Тэгээд ардаас нь тэр чинь нөгөө бүтэн оркестр таглаганд ороод сэрсэн чинь тэр нөгөө госпитал чинь болохоор юугаар сахиураар хүн ер нь бол удаадгүй. Нэг хоноол тэг би өөрөө өндөж чаддаг болчих юм шууд гаргачихаа. Тэг ээж сэрсэн чинь ингээд орны хөлд яг миний хөлийг дэрэлцээ хөвчихсэн байхгүй. Тэгээд би сэрчээд ингээд ээж рүү гарсан чинь ээж харсан. Хүн ч ууг ингээд юм 2 хоногдтой шүү дээ. Тэгтэл яг тэр харцан дотор баг хүнэнд ингээд байж болох бүх мэдрэмж байсан тийм тайдас тий ийм санаа зовнол тий тэгээд бүр гониг юу ч тийм сэрсэнд чинь бас баярлсан биз дээ тий. Яг тэгтээ бүр тийм хүнд байгаагүй угаасаа нөгөө сэрхэн мэдээж тодорхой байсан учраас энэ нөгөө цаашаа наа чинь амьд гарах байх боломж байсан шүү дээ. Тий цаашаа жоох явцсан бол уушиг руу орсон бэл. Тэгээ уушиг руу орсон бол хүн ер нь угаасаа хүн алыг гэсэн хүн л зүүн сугаар утгаалт юм л гэжлээ. Тэгээд цаашаа явчих юм бол шууд уушиг тэгээ зүрх юу байгаа. Тэгэнгүүт уушиг руу орчих юм бол шууд хүн ингээд юу ч дуурч чадахгүй байсараад тусламж дуудаж чадахгүй байсараад хүчтэй юм лээ. Тэгээ азар би нөгөө найзуудтайгаа явчихсан учраас амьд гарсан. Тэгээд би чинь тэрийг харчаад тэгээд дараа нь би нөгөө уцаа нэхэд тэг ингээд хүмүүстэй холбогдох гээд ингээд зүгээр мүгээр нэтрэг хэлдэг. Тэг уцаа нэгсэн чинь миний уцыг надад өгөхгүйсэн байхгүй. Тэгээд яасан гэсэн чинь нөгөө хүмүүс тэр дотор ингээд үхээч гүцээчгүй яасан юмас ингээд янз бүрийн ингээд охин гэл ямар янз бүрийн ингээд хараасан мараасан юмнууд байна. Тэгээ миний сэтгэл зүгэл чаал цайрлаад байгаа байхгүй. Тэгээд тэр дунд гэхдээ бас бүр ингээд 1000 гаруй чат яг тэр ингээд нэг л шүн тэ нэг л өдрийн дотор ирсэн. Гэхдээ тэр чатууд нь болохоор ингээд санаа зовнсон, дэмжлэгээ илэрхийлсэн ингээд тэгээ би тэрийг харчаад за нэгдүгürt бол яг ингээд crowd тэ. Тэгээ 1000 хүн бол 1000 хүн ингээд магтана юу гэдэг юм 1000 хүн санаа зовно. Гэхдээ тэр ээжийн хоёр нүд бол за fuck би өгч болохгүй юм байна тий. Ер нь өгөх хэрэггүй юм байна гэдгийг ойлгож байгаа юм. Тэгээ би ингээд өөрөө амьд сэрүүн байхад хүүхэд нь өвд болох гэдэг бол ямар их зовлон бэ гэдгийг хөндлөнгөөс өмнө бас мэдэх учраас за би өгч болохгүй юм байна. За жоох ухаантай амьдрах юм байна улмаа тий. Жохон сэрх хэрэгтэй байна тий. Тэгэж одоо ер нь ядаж аав ээжигээ зовоохгүй шүү гэдэг. Тэгээ би тэрнээс хойш яг үндэ хүмүүс одоо маа найз хамт чагсаал санаачилсан үн мөх гэд өндөр залуу. Тэгээ тэр залуучсандээ хэлээд байна. Чи ингээд хутгалуулснаас хойш хулмаа, хутгалуулсны өмнөх хулмаа хоёр шал өрөө. Тэгээ би яг харцангуу одоо ухаантай амьдрах гэж хичээж байна. Харцангуу сейф тоглох гэж хичээж байна. Гэхдээ өмнөхөөсөө үзлэрамтлал өмнөхөөсөө зогсож ясан талбар юу ч өөрчлөгдөв. Яг нөгөө хардах хэрэгтэй гэдэг шүү дээ. Би хардах хэрэгтэй, энийг ч хардах хэрэгтэй.
тэрэн шиг би хардсан. За окей. За улмаа утгалуулчлаа. Тэгснэ шалтгаан нь юу юм гэхээр за мэдээж тэр чагсаал цуглаантай холбоотойгоор чамд дургуугаа илэрхийлсэн гэдэг байгаа тэр хүн сохтуудаа тийм үү. За би бол тэрнтэй юу санал нийлэхгүй. За тэг улмаа юу гэж хэлэх нь надад хамаарлаггүйгээр би энийг бол яг өөрийнхөө тагцдаг гэвэл би айгүй сондддаг гэдэг байгаа байхгүй. Би тэр залуугийн оронд байсан бол улмаатай нэг байранд байдаг байжгаад миний амар дургуй зэ би бүр чин сэтгэлээсээ үзээд үнэхээр алчий гэж боддог хүнээч алахгүй байхгүй. Зүгээр л дургуйгийнхаа төлөө хидзээч хүнийг алахгүй. Миний бодлоор шүү заяа. Бүр ялангуяа тэр алый гээд зүүн талд нь утга зоодог бол гэж байгаа штэ тий. Тэгээ нэг биш удаа дайрсан биш тий. Гаран дээр толгоон дээр гэдэг чинь тий. Ер нь бол тиймэрхүү кейсүүдийг харахад бол тий ингээл зүгээр ингээл нэг утгалцсан чинь азгуутаад өгцөн ч гэдэг юм уу тий. Наад чинь бол өөр байгаа байхгүй. Надад бол би л тэгж хардж байгаа юм. Би хэрвээ тэр хүний оронд байсан бол өөрийнхөө амьдралыг чи бүтэн үгүй шүү дээ. Хэрвээ тэр хүн өгчүүл. Гэтэл тэрний төлөө зүгээр нэг ингээ муудалцаад зодуулчаад шарандаа барьж очоод тутгалчаагүй зүйл байгаа байхгүй наад чинь тий. Яг тэр хүн нэжэтэл ингээд улс төртэй холбоотой ингээд засаг унагцсан, төр унагцсан хүн байхад би бол энийг ерөөсөө тэгж чиний ярьж байгаа ашгаар бол хүлээж авч чадахгүй юм л. Тэг яг зүгээр нөгөө олон л таамгууд байж болно. Гэхдээ ер нь энэ сэдвийг би лав ингээд бүтэн өөрөө ухаж байгаа шүү дээ. Ингээд одоо таньж мэдэх ингээд бүх суугаараа ухаад ямар учиртай хүн яач вэ те. Тэгээ цагдаагийн байгууллага ч гэсэндээ цагдаагийн зөвхөн цагдаагийн байгууллага ч биш юм бэл яг үнэ. Бараг Монголд байгаа бүхэл хүчний байгууллага тэр хүнийг 461-т нөгөө хоригт байхад нь очиж байцаасан байгаа байхгүй. Тэгээд ардаас нь навц тэрэгтэйгээ би танилцсан. Тэр хүний өөрийнх нь ингээд сошиал медиа чатууд ингээд бүх мэдээлэлтэй би танилцсан. Тэгээд яг одоо захиалаггүй юм байна гэдгийг нь бол би мэдсэн. Тэгээд мэдээч одоо тэр бол ялтчүүлдэг тийм навшин юм болсон. Тэгээд яг тухайд нэг амар лалрын юм л гэхээр тэр орцны бичлэг шууд нэгүн гэдэг лалрын сайт байдаг шүү дээ. Тэднийхэн задлаа ичж байгаа байхгүй. Тэгснэ тийм байсан. Орсны бичлэгийн задлангуудаа дуу оруулсан. Тэгээд өөрийнхөө давхарт буусангүй энэ гэж мэгэлцээ. Тэгэнгүүтээ дагаа буучлаа эднэр өөрсдөө дагаа бууцсан ингээд шууд ингээд дуу оруулаад шиж байгаа. Тэгээд байж та зүгээр ингээд кам юу үзэж явахдаа CCTV үзэж явахдаа дээр нь зүгээр ингээд хойно яриад байгаа юм уу бүр дуу оруулсан юм уу? CCTV үзэж явахдаа хойно яриад тэгэнгүүтээ тайлбар хийгээд тэрэн дээрээ баг сав бичиж агаад тэгээд нийтлж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ баг би өөрөө ороод тэгээд баг гэрт нь орж байгаа айлд одоо акс тавьж байгаа тотгололцсон юм шиг ингээд дуу оруулсан. Тэгэнгүүтээ нэг ер нь нэг тим юм бас явсан юм. Тэгэнгүүт тэр чин дахиад нөгөө хавц тэрэг дотор мэдээж нөгөө задлж болохгүй дахиад бичлэг байгаа. Тэр чин нөгөө бүтэн процесс нь дахиад одоо хамт явж байсан маа найзын гар утсан дээр байгаа. Тэгээ тэр гар утсыг нь яг утгатайгаа очоод дараа надаас нь савцсан. Тэгээ буцаагаад бидэд гар утсыг засуулаад явсан. Асуудал бичлэг нь байсан. Тэр тултаа тэр одоо нөгөө бүх юмнууд нь те гэрт нь угаасаа ороогүй юм байна. Орцон дотор утгалсан юм байна гэд бүх юмнууд нь ингээд явж хаагдчих байгаа байхгүй. Тэгээ яг нөгөө уусаал миний зүгээр тэр юу бол ялтчгүй л навшин язгүй л таарсан. Тэгээд тэр хүн бол яг хуу тэгтээ нөгөө засагтаа ялтчгүй л холбоотой л ажил мэргэжилтэй тийм одоо тендертэй хамааралтай бизнестэй ажилладаг тийм л залуу байсан юм байна. Тэгээд ялтчгүй л. Тэр нь тэгсэн чинь нөгөө нэг өөрийнх нь бизнест нөлөөлсөн юм уу? Тэгээ түр унах нь ер нь бол нөгөө бүтэн 100 ажилгүй байжгаад намар надтай тарчиж байгаа 11 сард. Тэгээд улирлын чанартай ажил хийдэг тийм залуу. За. Тэгтэл чи үгүй дээ. Мэдээгүй би бол наадханд чинь за би хардах хэрэгтэй гэдэг шиг би тэрээр харднаа дээр нь зөв буруу байх нь. Тэгээд миний л батал юм да тий. Тийм ээ. Гэтэ тэр үнд чинь өөрт нь асрыг алдах юм байна шүү дээ. Чи хэрэг чи биш ээ зүгээр хин нэгний аминд хүрсэн бол яг уу гэдэг чи тэргүй амьдралаа алдчих байгаа шүү дээ. За нэг тиймэрхүү. Подкаст румын хамтран ажиллагчаар 2025 оны за хэрэглэгч үйлчлүүлэгчдийн судалгаагаар за хятад хоолны ресторан дотроо хамгийн шилдэг буюу за номер 1 болж чадсан за Юлон хятад хоолны сүлжээ ресторан бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Юлон рестораны хувьд одоогийн байдлаар 5 салбартай Баянбүрд, Зайсан, Төмөр зам, 3-4-р хороолол, Тэрэлж гэсэн 5 салбартай.
За жинхэнэ хятад зоогийг монголчуудаа урайнд ор мэрэгжлийн хятад тогоочдын уламжлалт болон за орчин үеийн жороор бэлтгэсэн 300 гаруй төрлийн хятад хуурга, хот ботыг хостуулсан үйлчлэгээр үйлчилж байна. Хятад үндэсний хоолны соёлыг хятад тогоочдын ур чадвараар амьлуулж амт чанарын дээдийг монголчуудаа өрхийн зэрэгцээ 5 тухтай орчин зочломтой үйлчлэгээр та бүхэнд үйлчилж байна. Подкаст румын хамтрагчаар Юлон бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За дараа нь би нэг түрүү асууя яриадсан юм болохоор за одоо энэ засаг унлаа гэж байгаа тийм үү. За одоо жишээлбэл улмаагийн санаачилсан зүйлээс боллоо штэ тий. Нэг за чи санаачилсан нэг хөшүүргэн тий. Тэгээд тэрэн дээр монголчууд бүгд одоо оролцсны одоо маш олон тий массив байсан. Тааж оролцсон тий. Тий би ч оролцсон тий. Тэгэхээр ер нь бол гэхдээ энэ дээр яг хин нэг буруутгахгүй бол санаачлагчийг буруутгах шүү дээ. Эцсийн дүндээ тий. Их усүр дээр нь очин шүү дээ. Тэгээ унчлаа шүү дээ. Тэгээд одоо ямар өөрчлөлтүүд гарав. За дээр нь нэмээд ямар нэгэн тийм юу юм уу одоо байд. Би бол энийг одоо сонирхож байгаа юм заа. За ер нь яад юм бэ те гэж үүднээсээ. Ер нь яад юм бэ те гэдэг шиг ер нь яад юм бэ. За гой дарамт марамтад орж ирж гин юу болов? Ер нь яг зүгээр юм бэлээ нөгөө бид чинь бол чагсаал бол уус яг сошиал медиа яг талбай дээр массив байсан гэхээс илүү сошиал медиа дээр л амар массив байсан шүү дээ. Тэр үед огчор хамрахны IG, Facebook хайлал нийлээ 60 сая хандлт 21 хоногт. Тэгээд мэдээж нөгөө бус тустай инфлюенсер тэнд оролцож байгаа инфлюенсер болгон баг 50 30 гэл 20 морь гэл 17 сая май гэл амар өндөр вьюсд авсан байсан. Тэгээд талбай дээр бол яг үүндээ хамгийн сүүлийн өдрөл нэг 100000 хүрэхгүй хүн ирсэн. Тэгтээ тэр хугацаанд жагсаалын үеэр бол амар юм билий. Ер нь жоохон айдас хүчтэй. Тэгтээ тэр бол айлах зорилготой болохоос учиргүй бас ингээд яах гээд байгаа юм байхгүй. Үмийн саман болох гээд байгаа. Үмийн саман болгуулахгүй байх нь амар чухал жагсаал үр дүнтэй болохын тулд. Тэгэнгүүт үмийн саман болгохын тулд тэнд бүр ингээд янз бүрийн юм. Дундуур нь хүмүүс орно утгах нь албаар түлхэлцэн түлхэлцэн ингээл тэгэл хүн хурж ирээ шууд талбай дээр зүгээр ингээд нэг залуу хурж ирэнгүүтээ хөөй гэж шууд цогчоод цогтоо шааж. Тэг ч юм ингээл янз бүрийн ингээл юмнууд болно. Rage bait хийх гэж үзнэ. Одоо ингээд тэнд оролцож байгаа намайг ч юм уу ууралуулж үдэн хатгаж ингээд юу ах гэж үзнэ. Тэнгүүт бидний нөгөө ашигласан суугаараа гэдэг бол ингээд ялчгүй тухайн үед ажиллаад тэгээд нэмээд дээрээс нь тэр чинь нөгөө мөхчүүд оруулаад ирчихэж байгаа байхгүй шууд эхлээд имээ өвөнөр чагсаачж байгаа мөнгөний нөгөөд одоо оюутан талаасаа тэгэнгүүтээ имээ өвөнөр чагсаасны ардуур нь шууд мөхчүүд гүйлгэж байгаа байхгүй тэгэнгүүтээ тэр мөхчүүд нь имээ өвөнөрийгөө ингэж зүсэж гарч ирэнгүүтээ дундуур нь орж ингэж түлхэж ингээд юм нэвтэх гээд тэгэнгүүт яг тэрэн дээр нь бид ямар юу баримтлсан бэ гэхлээр заах ирчүүдтэй юу алгаж болохгүй түлхэлцүүлж болохгүй тэгэнгүүт шууд яг тэр хэсгийн ингээд хамгаалтан дээр даан өгтөж ч юм бэ 160 март өнөртэй ингээ яг маа одоо багт байсан тухайн үед чагсаал зохион байгуулалтсан манай найзууд тэгэнгүүт эмхтэн хүн ингээд ятлаар чин тэр том бөхчүүд чи ингээ яд чадахгүй ингээд аль болох нөгөө тэр чагсаалыг инх тайван байлгах бүхэл ингээ арга барилуудыг ашигласан тэгэл чагсаал тарах үеэр ингээ айгүйх мэдээнүүд айгүйх хүмүүс залгаж хэлнэ янз бүрийн байдлаас ингээ мэдээ сонсцсон те за окей та ядыг ингээд одоо шилхэмдэл бүр шоронгийн ингээд хүмүүс энэ төр гаргацсан та хэд рүү шууд явуулж байгаа гэж шүү боломжтой яриамаар гэл тэгэнгүүт хүн ирхийн формынхаа бид эдийг шууд чагсаалаас аваад өөрсдийнхөө байранд байлгаад бөөнөр нь хамт оруулж байсан ч гэдэг юм уу те эсвэл бидэд хурлаа хийх гээд зүгээр л нөгөө нэг хойлоо нөгөө юуны фантами хажууд байдаг ресторанд ороод тэгэл хоол идчихэл нэгэн төрүүлээ гарсан чинь гадаа хүмүүс үлээж шүү гэл тэгэл бөөндөө гараарай гэл бөөндөө гараал бөөндөөний машин цугаал тэгэл явдаг ч юм уу тэгэл машин дагж байгаа чинь шууд илт тэгэл артаас үлдэн бидэд хөтлөнгөө шууд артаас бичлэгийг нэгээд авангууд яг артаас хөтлөж идэх ч юм уу ер нь ингээл янз бүрийн байдлаар ингээд айлах гэж үзэж байгаа тохиолдлууд болж өндөө юм лээ тэгээд өмнө самун гаргаж болохгүй өмнө самун гаргачих юм бол нэг гаргачих юм бол контролж чадахгүй нэг өмнө самун гаргах юм бол цагдаа оруулах хэрэгтэй болчихно нэг төрт хоёрдугаар талаар тэр өмнө самун дотор хин нэгэн бас бэртэж болно тий тэр бэртлээ гэхэд чагсаал зохион байгуулагч руу шатах гэдэг юм тэнгуү шууд ирүүг ирэх тэгээд амар олон эрсдлүүд байгаа тэгээд тэр олон эрсдлийг яг үндэ ухаантай байгаад амар сайн сейф байлгаж ижил давт юм билээ тэгээд тэн дээр бас манай хамт зохион байгуулсан үн мөнхгээ залуу яг чагсаалын хамтран санаачлагч тэгээд нэмээд дээрээс нь бас яг нэг аюулгүй байдал дээр нь хариуцж ирсэн залуучууд өвлөнгээд бас охин байсан
Тэгээд өөрөө бас уус активист, хүн эрхийн активист олон жил хийсэн учраас тэр чиглэлийн агуулгуудыг амар сайн мэдж байгаа. Бас хүмүүсийн их тайван байдлыг, амар амгалан байдлыг бас амар сайн сахиулсан. Тэгээд маш их ухаан зарж ижил. Гэхдээ миний ч биш. Маа найзуудын аягүй ухаан зарж ижил бүтсэн үйл явдал. Үр дүн бол мэдээж байгаа. Тэгээд үр дүн бол яг хамгийн гол нь огцрон хамхан гэдэг нэртэй жигсаал. Тэгээд үр дүнд нь бол огцорсон. Гэхдээ нэг орлогоо нотол гэдэг нэг юм нарратив явуулаадсан шүү дээ. Тэр нарратив бол нэгдүгээр бидэд анханасаа орлогоо нотол гэдэг слогантай гарч ирээгүй. Тэгээд тэр слоганыг бол нөгөө талаасаа ингэж бүшилж гаргаж ирж байгаа. Слоган тэгэнгүүтээ ийм өөр үр дүнхэд байхгүй. Тэгэнгүүт бидэд чинь төрийн байгууллага биш. Тагнуулалт ямар ч одоо ингэж юу харилцаа дэмжих газар ямар ч хүч байхгүй тий. Цагдаа прокурор шүүхтэр нь бид нарт ямар ч леверэж байхгүй шүү дээ. Тэгэнгүүт оюун эрдэнэ гэдэг дархлагдсан ингээд том улс төрчиг шоронд хийх хэмжээний хүч бид нарт угаасаа байхгүй учраас бид нар тэнд хариуцлага тооцож нөгөө үр дүнг нь гаргах боломжтой юмараа буюу огцрох гэдэг юм дээр call to action өгч ажилласан компанид ажил хийв таахнаас нь. Тэгээд өмнө нь угаасаа маш олон жагсаалуудыг нийтнэ тий. Нүүрсний жагсаал, нэрсийг зарлал марл гэх ингээл янз бүр. Тэгээ нөгөө бүгдэн дээр нэг адилхан байсан юм ажиллаа хиймээ гэл тэгэнгүүт call to action ахгүй. Call to action хүрэх боломжгүй, хэмжих боломжгүй. Тэгэнгүүт тэр жагсаал фейлж байгаа. Тэгж олныг хамрлаа ямар ч хэрэг байхгүй. Сошиал медиа дээр бүм бол ямар ч хэрэг байхгүй. Хүмүүс цагаа зарцууллаа, гадаа хүүтэнд зогслоо, хөлөө үлдүүлөө ямар ч юмэр байхгүй. Ягаад гэвэл call to action эцсийн үр дүнд хүрэх гээд байгаа шаардлага нь өөрөө байхгүй, хоосон хэмжигдэхгүй. Буруу ч юм уу тий. Нэмээд дээрэс нь тэр шаардлагуудыг нь дундаас нь өөрчлөлтчихдээ. Ийм улс төр мэддэг юм шиг, тэмцэгч юм шиг хүмүүсийг дундуур нь оруулаад зохион байгуулах баг руу оруулаад хавтгаа явчихдаг ч юм тий. Тэнгүүд бид нар яг өөрсдөө таньдаг хэдхэн 20 залуучууд дотроо зохион байгуулах бага барьсан. Тэр барьсан багаасаа хүн гаргаж оруулаагүй. Тэгэнгүүт айгүй ихтэйхэн ингээд хийгдэд дууссан. Үр дүн бол нэгдүгээр тогтцорсон, хоёрдугаар талаар хамгийн том үр дүн нь юм. Яслинскийн газраас тэр үед. Тэгээд check and balance буюу яг тэр хяналт тэнцэл, парламентын хяналт тэнцэл, засгийн газрыг хянах ямар ч институт болчихсон. Ерөөсөө ингээд 3 хамгийн том нам нь нийлээд нэг атганд ороод улсын хурлаа бүрдүүлэнгүүтээ засгийн газраа хянах ёстой бай улсын хурл нь өөрсдөө нийлж засгийн газар болоод ингээд хин ч хэнийг хянахгүй нийлээд зүгээр л амар том төсөв батлаад хувааж иддэг юм систем рүү орсон. Яамдаа хүртэл хуваагаад авсан тийм л систем байсан. Тэр нь задарсан. Монголын хамгийн олон судалтай сөрөг хүчин буюу ардчилсан нам тухайн үед ажиллаа хийхгүй тий тухайн үед ардчилсан намын дарга нь хүртэл бид эдийг баг худалдагдсан жагсаал багсаал гэж ойрлж солиорж илаа шүү дээ. Гэтэл одоо тэрний ачаар ардчилсан нам засгаас нь гарцсан. Ардчилсан нам яг сөрөг хүчнийхээ байр суурин дээр байх гэж оролдож байх шиг байна. Тэгэхээр тэр бол хамгийн том үр дүн нь. Тэгээ тэр нөгөө хяналт тэнцэл парламентын хяналт тэнцэлтэй болж байгаа. Тэгээд 4 жилийн тарим байгаа шүү дээ нэг улсын хурлч чинь. Тэгэнгүүт нэг улсын хурлын 4 жилийн тарим дээр бид нар эхний 1 жил гарныг нь хяналтгүй парламент, хяналтгүй засгийн газарт алтна гэдэг бол амар харамсалтай. Тэгээд тэр бол шийдэгдэж байгаа. Тэр бол айгүй фитэхэн хамгийн одоо том үр дүн. Юмс арай дээр чүд дээр байна. Гэхдээ жишээлх юм бол оюун эрдний дартаас гарч ирсэн 2 ерөнхий сайдыг би мундаг гэхгүй. Тэ тэд нар сайн биш. Тэ. Гэхдээ яг тэр засгийн газар одоо байгаа засгийн газар 2 бол өөр. Яагаад вэ гэхлээр тэр засгийн газар одоо байгаа засгийн газар аль аль нь муу байсан ч гэсэндээ давуу тал нь бид нар парламент дээр хяналт тавих боломжтой сөрөг хүчтэй л байна. Тэр нь хамгийн зөв. Аштайхан юм. Хамгийн том үр дүн нь тэрийг чсэндээ өөр нь одоо судлаач нар олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд руу явуулсан нийтлүүд мэтлүүд дээр чсэндээ бичсэн байсан. Тэр нь л чухал. Мөнгө өгье гэж юм уу? Намайг уусаа мэдрэлмутаг мэддэг болохоор тийм айгүй баг байдаг. Ер нь тийм. Нэг усаал тийм юм хийх юм бол ингэнэ гэж бичлэг гаргаад байна шүү дээ. Эсвэл угаасаа тэгээд надад санал болгоолаачсан дээ зөвшөөрөхөг мэддэг учраас мөнгө өгье юм уу ингээ тгий гэдэг санал ер нь орж ирдэг. Орж ирэхдээ зөвхөн манай нөгөө ажиллаж байгаа залуучууд малчууд руу орж ирдэг юм бэлээ. Тэгэл ингэсэн шүү дээ. Гисэн шүү дээ тэгэл за. Ер нь гэхдээ мөнгөөр шийдэх гэж оролдож байна уу? Гэхдээ ер нь мөнгөөр шийдэх гэхээс илүү мөнгөөр шийдэх боломжгүй юм байна гэдгийг мэддэг учраас зүгээр л хинч болгоё гэж харлуулаад тийм л тогтмол. Бидэд чи 21 хоног л сошиал медиа дээр болоод тэг цаашаа ажилттай учраас цаашаа ямарч тэр чи одоо нөгөө тэмцэгч нар шиг мөнгөөр чагсаагүй учраас биднэрт үргэлжлүүлж тэрний PR-ыг хийгээд автор нэр хүндээ ботоод байх ямарч нөөц байхгүй. Тэгэнгүүт нөгөө талд бол ингээд хязгааргүй их мөнгөтэй маш баяжцсан тий эцээр аимшигтай баян болцсон хүмүүс чинь тэнд үргэлжлүүлж пропаганда хаар бидний ажил бол жишээлх юм бол ингээд 21 оны активизм хийгээд тэгэл хувийн ажлыг хийе явчихд. Тэр хүмүүс бол ажил нь улс төр учраас үргэлжлүүлэл кампанид ажил хийгээд харлуулаад идэв юм бэл. Тэгэж босч ирэхгүй болтол. Одоо би энэ онд миний явсан бичлэг одоо энэ биш подкастн дээр ч харагдах байна. Миний орсон юм ер нь ингээд явах болчихж байгаа байхгүй шүү. Яа тэгэхээр
нэгдүгээр бүтэн жил скандалтад хүмүүс залхатлаа харсан баг. Хоёрдугаар талхлаар яг үндэ одоо ингээд 1 жилийн хугацаанд намайг бол сая хинж биш болтол үнэхээр бас л харлууллаа шүү дээ. Тэгээд янз бүрээр л гүтгэлээ. Би энэ хугацаанд 900 сая машинтай, 500 сая юутай, тэгснэ өмнөгөө Тавтос компанитай заяа, караокетэй. Тэгээд юу илээ? Тэгээд энэ жигсаалыг 3 сая доллараар хийсэн мэйсэн. За тэгэл алуурчин юу ч гэдэг юм тий. Мөрөдөө тоглоом зохион байгуулдаг MCS их элбэг дорж явах, хөрөлсөх их гэл арц намих гэл янз бүрийн байдлаар ингээл төрөл бүрээр харлуулагдсан учраас одоо ингээд тэр нь л юу хамгийн бас хэцүү дэмэж нь бас байд юм байна. Тэгээд нэмээд дээрэс нь тэр хүмүүс ч нөгөө ямар ч одоо ёс суртахууны этикгүйгээр хар PR хийдэг ах нар ч юм бол бүр ямар ч этикийн барьер boundary те ямар ч зураас байхгүй зүгээр шууд даваал хүнийг бол хамгийн аимшигтайгаар хэлүүлдэг учраас тэрийг давах сэтгэл зүй гэдэг бол бас чангал юм байна. Зөв. Би яг надад ч асуух хичээлээ сая. Одоо ер нь энэ жагсаал нэрээр мөнгө олохын тулд юу ч хамаагүй. Өстой жинхэнэ этик те. Өстой нөгөө баундрыг гээч зүйл байхгүй хүмүүс байгаад байна. Энэ хүмүүсийг ер нь юу гэж бодож байна? Энэ хүмүүс байна. Тэгэд бүр сүлд тэр нэг гарч ирж байгаа нэг охин байна. Яа ямар харамсалтай вэ? Би тэрийг хараад бүр ингээд гомдсон ш тэр охин чи залуу хүн байж гэж би бодсон шүү дээ. Тэгээ дөнгөж чагсаалын өмнө ийм цагийн ажил хийдэг байсан. Цагийн ажил хийгээд ингээд цэлэн авчаад байгаа үнэ тэр гэл. Янз бүрийн юм яриад лээ. Тэгээд тэр чинь ингээд зүгээр л нэг охин байхгүй те. Kind of жоохон хэцүү амьдралтай. Тэгээд ийм дөрүүд гаргаж ирж байгаа хүмүүс л ямар лалрын юм бэ шүү дээ. Яг үнэндээ. Яг л одоо бид нар асар жамаа гэдэг хүнийг би бол ингээд жоохон байхдаа бас мэдхгүй тэнгээр сохроор хейтэлтэглсэн байгаа байхгүй те. Cringe муухай гэж боддог. Гэхдээ яг үнэндээ усар жамаа гэдэг хүн бол бас л энэ нийгмийн тэр хүмүүсийн золиос л байгаа байхгүй. Яг тэгэж дүр гаргаж ирдэг, тэр үеэр тоглолдог. За зарим тохиолдолд бол одоо юу гэмэрийн сэтгэл зүйн хувьд бас яг эрүүл биш юм шиг хүмүүсийг өөрсдөө албаар гаргаж иж тэр хүмүүсийн эмзэг цэгээр нь тоглож тэр хүмүүсийг өөрсдийнхөө тоглоомны хүү болгож ашиглаж өөрсдийнхөө улс төрийн юмд золиос олж олон нийтэд хайж өгдөг те. Тэгээд яг үүндээ би тэр охиныг бол өрөвцөн. Тэгээд тэр хүмүүсийг гаргаж ирж байгаа тэр улс төр хийж байгаа пропаганда хийж байгаа нөхдүүд л хамгийн аимшигтай. Тэгээд чинь нөгөө юм нийл штэ бас монголчууд хэцүү амьдарч байгаа өөрсдөө хэцүү амьдруулж байгаа юм байна. Тэг хэцүү амьдруулж байгаа тэр хэцүү амьдруулж байгаа хүмүүсээс дүр гаргаж ирж тоглуулж өөрсдийнхөө тэмцлийн ингэж хүү болгож ашигладаг. Энэ ингээ балиар юм аамруудаа үргэлжилж байгаа. Тэгээд ерөн зөвл аамар юм гинэлтэй л санагддаг надад бол. Яг их мөнгөөр явдаг хаана ажиллаж байгаагаа мэддэг. Тэгээд тэрийг ухамсартайгаар хийдэг хүмүүс бас маш их байгаа. Одоо юу гэмээр те шууд л шүү дээ одоо цэцэг юм бааж байдаг юм те хараач байдаг юм. Юу гэдэг те одоо жижиг намууд бас байна. Үнэн ба зөв нам өөр ямар ч л те маш олон юм жижиг намууд. Тэд нар чинь аль нэг улс төрийн хүчин. Гэхдээ одоо монголчин улс төрийн хүчнүүд чинь бүгд хоорондоо 2 3 хуваагдсан. Ардчсан намчин дотроо ардын намчин дотроо ингээ 2 3 хуваагдсан. Тэгээ ингээд нам хамааралгүйгээр ардчсан нам ардын намд хүн намд гişүүдтэй нэг пракц бүх намд гişүүдтэй дахиад нөгөө нэг пракцтайгаа алцаад тэр хооронд нь дахиад геополитикийн тоглолтууд орж ирээд эрх ашиг хангах ажил хийгээд аль нэг улс орны дэмжлэгтэйгээр за миний бодол шүү. Миний одоо ингээд хардталч үзээ. Харин аль нэг улс орны дэмжлэгтэйгээр засгийн эрхээ авах үргэлжлүүлж одоо өөрсдийн хүчийг хадгалах ч гэдэг юм уу те. За нэмээд дээрээс нь бас шоронд орохгүй байх үндслээ аль аль нь бий болгохын төлөө тэмцээд байгаа юм том тэмцэл явагдаж байгаа. Тэгээ тэр тэмцэл дотроо зохиомл улс төрийн намуудыг жижиг улс төрийн намуудыг хөг болгож ашиглана. Ийм одоо тэр охин шиг ч гэдэг юм уу дөрүүдийг гаргаж ирж ашиглана. Тэр ашиглагдж байгаагаа ч мэдхгүй үнэхээр өөрийгөө шудрах гэж бодож байгаа хүмж байхыг үгүйсэхгүй. Эсвэл үнэхээр амьдрал нь болохгүй тэг хэдэн цаасан дээр яваад тим хийж байгаа хүмүүс ч байхыг үгүйсэхгүй. Нөгөө талаас яг тэр ухамсартайгаар хийдэг тэр хүмүүс одоо тэг өөж яах вэ гэж тарч. Одоо манай парент команд өөжийнхэн дурсвал байгаа. Ингээд артын намын юм дээр явж байгаа юм тий. Тэгэл уусаа бүх сонгуул болгон дээр явдаг хэрнээ бүх ингээд навшин юм болгон дээр нь дуугарч навшин талыг дандаа өмөрж идэг хүмүүсийг бид нар 2 3 сэтгэл сүүшиг пост хараад мартчихдаг. Тэгээд энэ мартж байгаагаа бид нар айгүй хурд хугацааны байс амжтай болох хэвээр. Нэмээд дээрэс нь хин зөв талтаа энэ талтаа яагаад дуурайд байна?
хин аль талдаа зогсоод байна. Хин аль талд яагаад зогсоод байна гэдгээ маш сайн ажиглах хэрэгтэй. Тэгээд тэрийг бид нар ажигладаг ойлгодог, багаар ухаардаг. Нэмээд дээрэс нь илүү урт хугацааны санамжтай болох тусам бидний сонголт амар сайжна. Тэгээд бидний ирээдүй бас илүү сайжна. Нэмээд дээрэс нь энэ нөгөө тогтмол хяналтаа хийж чаддаг тийм иргэний нийгэмтэй болох юм болов уу гэж боддог. За кино. За кино бол их түүхтэй. За бас нэг киног гаргуулахгүйгээд очоод футажүүдийг нь одоо хурааж авах гэж гэдэг юм уу те. Та хэдийг барьж авах гэдгээр бас ер нь Норгийн олонд танигдах бас нэг том хэсэг болсон гэж би бол бодож байгаа. За би бол Норыг мэддэг байсан. Мэддэггүй хүмүүс бас яг тэр үгээр гинтл бүүм гэж гарч болсон шүү дээ. Норгийн залуучууд яг нэг сонгуулийн бузар болохыг хэлчихсэн кино гаргах гэжсэн чинь футажийг нь цагдаагийн газрынхаа очиж хурааж аваа бла 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 ийм юм болсон байна. What the fuck гэж ярьсан чинь хүмүүс тэр тэгвэл үнэхээр л тийм болж гэж бодсон. За кино ямар болсон бэ? Надад кинон дээр чи хар байгаа шүү. Би хараа хэлж болох уу? Тэр кино яг анх тайдын гаргая гэж бодож исэн хувилбараас өөрчлөгдсөн зүйл бий юу? Яг нэг дүр маань бол хасагдсан. Гэхдээ тэр бол хувийн шалтгаантай. Тэгээд миний ойр дотны одоо хүнтэй хамааралтай хүн байсан. Тэгээд ялчгүй ингээд хувийн шалтгааны улмаас бол нэг дүр хасагдсан. Гэхдээ киноны зорилго, киноны байсан асуудал хүндсэн бүх юмнууд нь юмдээ байгаа. Яг юм дээ. Тий, янз бүрийн улс төрийн шүүлтүр мөлтөр юу ч байхгүй. Тэгээд бид нар угаасаа шүүлтүр байлах байсан болж анханасаа ийм бүтээл хийхгүй. Нэмээд дээрэс нь энэ чинь нөгөө 130 орчим хүний хандвар бүтсэн кино. За нэмээд дээрс нь бид дүрстөөчсөндөө маш их зардал гаргасан л та. Маш их жоохтой бид нартай л их мөнгө. Тий. Ер нь нэг 90 орчим сая төгрөгөөр бүтсэн нэг тийм амар том төсөвтэй юм байхгүй. Тий. Тэгээд 32.8 сая төгрөгөөр хандвар болсон. Тэгээд үлдсэн мөнгө нь бол бид дүрстөө гаргаад халааснасаа гаргаад төлж байгаа. Тэгээд спонсор байхгүй. Нэг ч спонсор байхгүй. Тэгэхээр яг Норгийн бүтээл. Тэг яг Норгийн бүтээл. Цэвэр бидний болоод тэр 18 одоо 130 гаруй хяндалагч нарын бүтээл. Тэгээд мэдээч яг дэмцэн оролцсон зөндөө олон байгууллагууд бас байгаа. Гэхдээ тэр байгууллагууд бол яг одоо ингээл тухайн үед дэмнэх юмараа дэмнэ л те. За одоо зарим нэг дөрүүд маань хүртэл өөрсдийнхөө дөрүүдэд өгж байгаа цалингаа авахгүй буцааж хандуулдаг ч юм уу те. Яг л нөгөө сэтгэлийн гэдэг шиг л тэгжил бүтсэн кино. Тэгэд киног үзээд хүмүүс бас айгүй их юм ойлгох байхаа. Зүгээр ийм очтой кино ээжээ гэдэг юм. Тэрнээс гэхдээ яг нөгөө угаасаа л тэр ид кино хурааж авчаад үзснийхаа дараач ойлгосон л ах л та. За нэг сүртэй байхгүй юм шүү дээ гэдгийг. Гэхдээ яг мэдээж хууль зөрчсөн. Одоо тэнд бол намуудын хууль зөрчсөн 4-5 ч кейс байгаа. Яг сонгуулийн хууль зөрчиж байгаа. Гэхдээ тэрийг нөгөө тэрэн дээр нэлээд фокуслах гэхээс илүү анхны зорилго нь бол сонгогчийн боловсрал олгох кино байсан. Тэгээ та одоо жишээл юм бол хүүхдээ 18 наст хүрэхээр нь үзүүлээд тэгээд за анхныхаа сонгуулийн өмнө тэр киног үзүүлээд за нэг иймэрхүү юм байдгийн шүү сонгуул гэж те ийм амлалтууд байдаг, ийм ус төрснөр байдаг те. Ер нь сонгуул гэж ингэж өгдөг. Санал авах байр нь юм байдаг. Ингээд үргэлжлэн төсөөлөл өгөх юм бол зөвхөн л тэр киноны линкийг шийдэхэд хариулна. Тэр нь хамгийн чухал юм зүйл байна. Тэгээд бид нар одоо жишээлбэл бол одоо сонгуул гэхэлэр би бол ингээл анх сонгонд ахын дөрөвт өгдөг байсан. Тэгээ одоо хаалт өгөн ч юм уу. Тэгээд тэгэнгүүт миний гарч байгаа үнцэг ерөөсөө тэрээр те хот дотор миний хүрээлэл, миний сошиал медиа дээр байгаа найзууд те миний явж байгаа зам манай одоо дүүрэг тойргийнхан сонгуулийн сурчилгаа яаж явдаг, ямар самбар, ямар сошиал медиа контент хийдэг тэрүүгээр л би хардаг. Гэтэл эн чинь юм хязгаарлагдмал онцөг шүү дээ. Хотод яад юм, хөдөө яад юм те. Ахмадууд яагаад сонгуульд очиод бүгд л өгöd байгаа тий. За анхны сонгогчийн өдөр сонгуул гэж үгүй. Гадаад байгаарийн нэг хувьд сонгуул гэж үгүй тий. Тэд нар ч биднээс 3-4 хоногийн өмнө сонгуул өгчдөг юм ба штэ. Хүүшээ тэд нар ч сонгуул өгөхөнд тулд өмнө бүртгүүлдэг хэрэгтэй байд юм ба штэ. Маш олон мэдээлэлүүд ингэж авч байгаа юм. Тэгээд нэмээд дээрэс нь пропаганда гэж яаж авдаг. Ухуулагч гэж ямар ажил байдаг. Зарим нам нь сонгуулийг яаж ямар төсвөр хийгээд зарим нам нь яагаад юугаач хийж амжихгүй байгаа. Тэгэл сая киноны нэлт өчигдөр болсон намуудын төлөөлөл ирсэндээ би зарим нэг намуудын төлөөлөлтэй ингэ тарчаад бүгдийн жигж хаасан байгаа сте. Ер нь л тэгэд бидэд аль нэг талд нь уусаач ажиллаж үзээгүй тэгэл яг тэрүүгээрээ л гаргасан. Зүг. Подкаст рүүмийн хамтрагчаар Аянга стор бид бүхэнтэй хамтран ажилладаг билээ. Тэгэхээр та бүхэн ямар нэгэн байдлаар өөрийнхөө гар утсыг солиё, шинжлэе гэж бодож байгаа бол Аянга стороор зочлоорой. Тэгэхээр Аянга сторын хувьд за
Apple болон Samsung брендийн цоошин гар утаснуудыг зах зээлийн хамгийн уян хатан нөхцлөөр та бүхэнд худалдан авах боломжийг олгож байгаа юм байна. Мөн Samsung брендийн гар утсыг цоошинээр нь худалдан аваад дээр нь бэлэгтэй урамшуулыг зарласан байгаа юм байлээ. Аянга Store Take It Easy буюу технологиг хамгийн амраар таны гарт хүргэх болно. Take it easy. Технологиг амраар таны гарт хүргэнэ. За хоёул улс төр хаях уу да. Тэгээд хөө. Тэгээд тий яг хаа тэгээд анхаарч ирсэн шигээл тэгэл нэг хэд хоёулаа л нэг тодорхой хэмжээнд ярилцах хэрэгтэй зүйлүүд байгаа бах уу гэж бодож ирсэн. Тэгээд тэр талаараа ярьсан болов уу гэж бодож байна. За ер нь улмаачуудаа ер нь яг ямар төрлийн хүн юм бэ? Ер нь манай улмаач яг аймаа юу? Өөр юу гэж боддог? Ер нь зүгээр яг эмо болсон байх. Би чинь ер нь эмор чаддаггүй байсан юм. Горилдог өстөө. Тийм эморч ерөөсөө чаддаггүй. Ер нь эморч гэж мэдэхгүй л байсан. Тэгэл амар happy ингээл юм өртсөн joyful тийм л хүн байсан. Тэгээд тэгж явж тэгэл хүн яалтчгүй л одоо 24 25 настай залуу хүн байж зовлон үзсэн гэж хэлж болохгүй л бах. Тэгтээ одоо үеийнхаа залуучуудтай харьцуулахад бол kind of амьдрал үзлээ шүү дээ. Тэгээд тэрний ардаас бол хүн ингээд бас эмо болд юм байна уу. Тэгээд би чинь хэсэг бас яасан эморсон. Тэгээд эморлоо бас янз бүрийн байдлаар ингээд хүн чинь гарах гэж үзнэ. Ялангуяа сэтгэл хөдлөлтэй хаад хүн чинь хямдхан допамин хайна. Тэрүүгээр ингэж аргацааж өөрийгөө тижээж алкогол юу гэдэг тийм ингээл янз бүрийн буруу туршлагатай болно тэг хэсэг тэрэндээ автна тэгээ гарна ингээл янз бүрийн юунууд байгаа. Тэгэл нөгөө grief явж хахад хүн чинь гашуудлаасаа бас ингээд давах стейжүүд уур хилэн ингээл янз бүрийн юмнууд байгаа. Тэр дундуур дахиад ингээд янз бүрийн ингээд 2 3 трама үзсэн. Тэр траманыг чинь дээрээс дахиж нөгөө хүмүүс сануулж сошиал медиагаар зодож модол тий. Тэгэнгүүт хүн ялтчгүй л юм emotionally бол хэцүү болт юм бэлээ. Тэгээ хэцүү бас болсон. Тэгээд тэрийгээ бол тэгтээ айгуу давж чадж байгаа. Одоо бол айгуу давж байгаа. Тэгээд ер нь тэгтээ хөвчлэн хабилэдэг байсан. Тэгээ одоо яг тэр хуучны дүрлүүгээ бас айгуу их бацааж орох гэж хичээгээд чадж байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд яг айгуу гоё юм айгуу бол найзтай. Аимшигтай бол найзтай. Тэгээд аимшигтай болон сайн найзуудтай. Тэгээд бас айгуу real хүмүүстэй нийлдэг байх гэж боддог. Тэгээд тэр хүмүүс мэнчэндээ амьдрал айгуу их ханиулдаг. Ямар их үед бас ханиулаад хизээч гисэндээ хүнтэй уулзаа суухад байнгын хантайлдаг. За одоо улмаа одоо ингээ бизнес эрхлэж. Тэгээд бизнес эрхлээд ингээд явчихлаа. За тэгсэн чи одоо ингээд за нас явахын ирээр ажил томорно бла 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 мэдээж ингээд мөнгөтэй төгрөгтэй болно тэгсэн чи одоо буруугаар мушгаад байл яана. Мушгин штт. Яг одоо нэг би л яг 2 бизнес дээр одоо байгаа. Идэвхтэй. Тэгээд нэг нь л болохоор мэдээж норог, нөгөөх нь л болохоор Dealzig Work гэдэг яг хүннүүцийн платформ AI суурилсан. Тэгээд нэг нь бол технологи, нөгөөх нь л болохоор медиа. Тэгээд дутхгүй дахиад норгийн хажууд дахиад бас медиатек нэг юм хийх гэж байгаа. Гэхдээ яг нийлдэлтэй ингээд тарах юм бол нэг 12 3 л яг цалинжуулж байгаа. Тэгээд медиа олго бас мөнгө олдог. Тийм буруу гарах болох үе хэмжээний мөнгө олдог бизнес ерөөсөө биш. Ягаад тэгэхээр ер нь Монголд медиа ямар байдлаар урт хугацаанд тогтнодог вэ гэхлээр нэг нь болохоор групп компани доор групп компаниас бүх захиалга аваад явдаг тийм төрлийн медианууд. Тэгээ тэр газрын хаажлыг хийгээд тэр газрынхаа PR дээр оролцоод ингэ явдаг. Нөгөөх нь болохоор шууд төрөөс ч юм уу улс төрчөөс хамааралтай цалингийн мөнгө олоогүй үед нь зүгээр шууд улс төрчин бэлэн мөнгөөр оруулж ил тавьчихдаг тийм төрлийн медианууд л байна. Тэгээд манайх бол баг боломжгүй бизнес модельтэй ажиллаад явж байгаа. Тэгээд бидэд бол яг л нөгөө өнөө маргааш гэдгийг арга цагаал явдаг. Гэхдээ яг бидэд нөгөө үндсэн продакшны хийцээ зарж бас мөнгө олдог. Одоо яг гүйцэтгэл хийж өгч мөнгө олдог. Нөгөө талаараа бас дахиад одоо маа дээр хүмүүс манай үзэгчид ер нь мэдэндээ бид чинь бас нэг тийм олон дах штэ Facebook дээр 200,000 IG дээр 30,000 ч юм уу тийм тэр хүмүүс бол байнгын сурчлагын видео ордгийг өгсөн мэднэ. Тэгэл яаж мөнгө олж байгаа вэ гэдгийг амар ойлгомжтой. Тэгээд одоо бус газрууд бол бараг 50%, 20%, 30% тайлан байлангууд нь харахаар тийм бизнесээс мөнгө олдог бол бид нар 90 хэдэн бизнесээс мөнгө олдог. Тэгээд
медиа тим байдлаар ажиллах бол айгүй чанга. Тэгээд бидэд бол яг л нөгөө цалингийн зардал өндөртэй учраас цалингийн зардлаа өгөөл ингээл run хийгээл яг л тэгэл явдаг. Тийм буруу гар руу орох үс хэмжээний их мөнгөтэй болохгүй байх, болоогүй байна. Тэгээд тэр нь яг мөнгөтэй болохоор сорилт нэр хөлгөтэй гэж. За. Улбагийн хобби юу юм бэ? Ер нь одоо энэ ажлаас өөр. За. Ажил хобби гэж болно шүү дээ. Тийм. Ажил хобби биш цаа гэдэг үл. Тэгвэл юу өөр сэтгэлээ юугаар амрааж байна? Шал өөр юм бодох хэрэг гарна шүү дээ. Гоё. Амьд хөгжим бол гоё. Ер нь одоо за би анх бол рэп сонсдог байсан. Тэгээд одоо ч хайдаа ингэж мэдээж сонсдог мүүзүүдээс амаралтай YouTube борол тавих юм бол тэ. Гэхдээ хамгийн их сүүлийн үед дурлж байгаа ч юм уу хөгжим бол 22 оноос хойш Playtime-аас хойш ер нь амьд хөгжим хамгийн гоё. Ялангуяа би Монголоос бол Graphic Clown гэдэг хамтлагийг буруулаа байгаа фэн. Тэгээд тоглодгоо. Йоо. Ангуг тоглохгүй. Зөвхөн сонсогч тийм. Тэгээд яг live performance-ууд дээр нь очиж авдаг. Тэгээд Graphic Clown гэдэг хамтлаг бол гэхдээ бүр яг rock band. Тэгээд тэр дотроо бас яг тайзны performance олонс руу гарах боломж юу гэдгийг тэр ямаараа бас хамгийн өндөр тийм ирээдүйтэй хамтлагуудынх нь нэг. Тэгээ бас нэлээд чудаж байгаа. Тэгээд амар мундаг хамтлаг байгаа. Тэгээ хамгийн гол нь аавра тэр харизм одоо Монгол зарим хамтлагууд ч ингээд дуун гоё тэгээ viral ч юм уу ингээд team гэхдээ яг тайзан дээр гараад амар team эдэрчтэй бие барьдаг. Тэнгүүд жинхэнэ тайзны перформансыг яг тэр хамтлагаас харж болдог. Тэр бол амар гоё. Тэгээд мэдээч яг амьд хөгжим байгаа. За тэгээ жоохон бах төрнөгддөг гэсэн. Тэгээ калистеникс. Маач нөгөө нэгдүгээр оролт туссан. Яг нэгдүгээр орлын одоо 11-р байр гэхлээр ер нь төрник мэддэг хүмүүс зүйл мэддэг. Тэгээ яг 11-р байр болохоор маач хүүхд нохог өгшин залууг бүгд төрнөгддөг гэсэн. Тэр байрнаасаа хүмүүс дэлхийн авраг мавраг явж мавдаг. Оо амар тий. Тэгээд тэр үед би ч нөгөө ингээд гэрээс гардггүй компьютер хартал байж ундрагна ш тий. Тоглоо байж идэг тийм хүмүүссэн чинь балкон дээрээсээ ингээд хүүхдүүд залуучууд ах гис нар төрнөгж байгааг хараад харсаар агаал нэгмэтгэд өөрөө гардаг болсон. Нэгмэтгэд там цанадаг болсон. Ингээд л байж идэг байсан. Тэр бол амар бас гой зүйл юм шиг санагддаг. Гэтэ нөгөө ажил гээл тасгалж юусэж чадахгүй болоод айгуу удаж байна. Одоо холмоо ер нь юу ихээр яг тарих унтарч байна. Яг нэг юмдаа фокуслаад өөр юу ч бодохгүй нэг гоё тарих унтраадаг нэг хүний нэг хийдэг юм байдаг шүү дээ. Тэрний юу вэ? Тоглож байгаа да. Хайдаа тэгэл найзтайгаа уулзаад тоглож байгаа. Бид чинь тэгээд нөгөө тийм яг хав CS тоглоно. Тэгээ бүр хөгшин бас тоглоод байгаа л тийм. Тэр нь шагаа. Тэгээд нөгөө хөгшин юу юм? Dota 1 байхгүй. Dota 1 чинь тэгээ одоо бас эргэж мэргээд яг хав ихвчлэн танаа үеийн тоглолт юм. Тэгээ би Dota 1 тоглодог шүү. Харин тийм. Уусаа тэгтээ ичмэр. Тэгээ Dota 1 тоглох уу? Гоё шүү дээ. Сайн гоё л доо. Тэгтээ яг нөгөө одоо тоглолдог гэхлээр маа ажлынхаа шалгадаг байх. Тэгтээ бид чинь нөгөө CS тоглохороо ийм кампанаараа ийм найзуудаараа ингэж юу аж тоглолдог. Одоо жишээлбэл бол Молпедиагийнхан баг бүрдүүлээд манахтай тоглолдог ч юм уу тийм. Эсвэл Тэнгэрийнхэн баг манай багтай ч юм уу. Эсвэл Гижүүгийн баг манай багтай ч юм уу. Тэгж ингэж тоглолдог. Тэгж нөгөө ороод хурж ирэл пидгээл тэгэнгүүт айгүй юм гоё өрсөлдөөнтэй. Тэгээ бүүнөрөө нийлцэн нэг групп те. Тэр группээс өнөөдөр лам байна уу гэж ингэж бага басгаал таг гэл бүрдэл тоглолдог. Тэр бол фан тий. За, улмаагийн ер нь мөрөөдөл багасаа юу байсан юм бэ? Өөрчлөгдөж байна уу? Тийм нөгөө жоохон байх ч угаасаа ийм сэтгэлзэнээр явчихаар нэг юм хүүхдүүд байдаг шүү дээ тий. Ингээл би чинь жоохон байхдаа за одоо ингээд шууд мөсөө хуйлд ороод хуйлаараа төгсөөл тий. Тэгээд ингээд мастер юм уу гэж доктор болж мэдэл тий. Тэгснэ ардаас нь дахиад тэрнийхээ хажуугаар шууд одоо өмгөөлөгч тэгээд ардаас нь шүүх прокурор тэгээд шүүгч болно гэл ингээл. Янз бүрийн юм зурцсан карьертай тэд наснда тийм ажил хийн мэн гэдэг тийм мөрөөдөл байдаг байсан. Тэгэхдээ яг үнэндээ миний одоо ингээд явж байгаа карьер миний ингээд хүүхд насны төсөөллийн зурдаг төлөвлөдөг байсан карьер хоёр шаал өөр. Нэг нь бол баг номын хүн байх байсан байхгүй. Тэгтэл нөгөөх нь болохоор би шууд 1-р курсээ төгсөөл сургуулаа яал маркетер болоод тэгснээ өөрөө сургалтын төв нээж бизнес хийх гэж үзэл дампуурал тэгээ ардаас нь дахиад компаниудад ажиллаад технологийн компаниудаар дандаа маркетинг хийгээл зөвхөн дижитал бүтээгдэхүүн зардаг маркетер гээл 4-5 компаниуд л Монголд байдаг би одоо баг бүх том технологийн хаусуудаар бүгдээр нь ажиллаж үзсэн. Тэгэл ардаас нь медиа компани гэлсэн чинь тэр нь дахиад явсараад өөр активист болоод активизм хийгээд шаал өөр төрлийн карьертэй онцгой. Тэгэл яг бүр нь юу амьдралыг төлөвлөдгүү юм байна. Ялангуяа би бол амьдралыг төлөвлөх хүн биш юм байлээ. Тэгэл ирсэн юм өөрийнхөө хүсэж байгаа юм тухайн цаг үедээ пид гэж ороод пид гэж гараад
нэг юм хийсгэлэнч гэх юм уу жоохон мэдрэл матаж гэх юм уу тиймэрхүү л юм так гэлээд яваад байдаг. Улмаа ер нь шийдвэрээ гяс гаргадаг уу? Амар урт гаргадаг. Гинт гаргадаг уу? Тийм. Гинт. Манайхан надад тэрэнд амар дургуул те. Манай ажлынхаа. Юу вэ? Хизээ яа ингэж ярьсан юм уу гэж. Яагаад те? Тэгэл нэг бид ч та ажлынхаа тэр жагсаалгасаал чинь тийм шүү дээ. Тэр чин барилгаанаас 2 сарын дараа юм чинь. Манайхан хил амнаас үхээр яатсан. Тэр нөгөө барилгааны үеэр чинь бас амар том хил ам болоод ингэ басан юм шийдсэн. Манай эдийн сэтгэл зүй бүгд амар юу хацсан. Тэгээ ажлынхаа руу орол. Ингэж штэ. Идлээ жагсаалтаа максилтаа гэж би ажлынхаа дотор байлгүй гэсэн чинь. Шааш чи өөрөө яв гэлдэг байхгүй. Тэс чи би өнөөгөө нөгөө найз руу бичээд хайж байхгүй. Жагсах уу гэж. Тэсэн чинь би угаасаа яг ажилласаа чөлөө аваа байж. Чи бас жагс ганцаараа гарч жагсах гээд. Тэгэл яг юм гинт юм болсон. Тэгээд чи шууд маргааш нь мань жагслаа би ажиллаа гэхгүй шүү. Тэгэл ингээд гарчдаг маахан гарах. Юу вэ? Ингэж болт юм уу? Тэгээд ерөнхийдөө нэг амар гинт шийдвэрээд гарчдаг. За тэрийг тэ мангар хурдан гүйцэтгэждэг үү те. Тийм амар хурдан. Одоо жишээ нь та контент кондер харсан тийм. Би харин тэрийг чинь яриад байл та. Тэр үеийг ямар юу болцсон бэ ёо. Бас тэгтээ юуны буйнд одоо 4 жил ажилласны буйнд маш олон одоо мундаг креаторуудыг бидэд нэг дор маш богино хугацаа 7 хоногийн хугацаанд ингээд цоглуулж урилга өгч чад 7 хоногч хүрэхгүй дээ те 4 5 хоногийн өмнөөс урилга өгөхгүйгээл за ирээд өгч ахаа хичээгэл тэгээд тэр бол яг түрүү жилийнх нь контент коннекс тэгж хийжсэн. Тийм. Амар хурдан тэгэл just ингээл тэг яг одоо бол тэр зангаа бас болохгүй бол эн чинь бизнестэй эн чинь ажил. Тэг яг ирээдүйд болох бах дараачлын контент коннер бол амар эртнээс урилга яваалаа маш эртнээс төлөвлөж тэгж юм. Шигтэй аягүй бэлтмээр юм лээ. Би ч л очиод амар тэнд нэг мэрсэн аахгүй. Миний хамгийн айдаг юм чинь тайз байхгүй. Харин тэг гараад бичлээ байж. Юу би бүр юу ярьс тэгэл би тэгэл тэндээс гарсандаа би амар сэтгэл хангалуун бус гарсан шин. Харин яагаад тэгэхээр тэр панел тэр яг бас миний л ур чадрын асуудал байхгүй. Тэгээд өөртөө сэтгэл хангалуун бус байсан гэх юм уу? Тийм. Тэрнээс танаа үйл ажиллагаа гоё болсон. Тэгээ бас тиймэрхүү юм дээр гараагүй өмнө гараад ярь чи бас миний их юм биш байлээ. Би чи бол нэг иймнийхоо нэг хэдүүлэхний ингээ байж захтай арай илүү тухтай ах юм л. Тэгж бодсон. Та олон жил бас контент хийсэн юм уу? Угаасаа яг энэ төрлийн форматн дээр угаасаа тасж байгаа ах тий. Тийм шүү дээ. Яг хоёулаас аваад гуруулаас аваад тэгээд хооч ярих л инээвэл энэ чинь экспертиз тий. Series чинь тэгээд. Тэгээ гол нь энэ чинь нэг хүний ярих хэрэгцээ гэж нэг юм байл та тий. Ярих хэрэгцээ гэдэг чинь зүгээр ажил ярих хэрэгцээ башаал өөр хэрэгцээ шүү дээ. Тэр чинь хэрэгцээ биш байх л та магадгүй. Одоо яг юу ч юм бол те подкаст ч юм уу эсвэл ингээл нэг сэдвийн дагуу гүнзгий ярьж нэгнийхээ нэг тавьсан сэдвээ хитэн талаас нь сайхан өвчж ярих чинь нэг байдал юм бас тархины гоё амралт болдог гэж би өвдө боддөө шүү дээ. Тэгээ сайхан 4 5 улаас суужаад ярих чи сайхан шүү. Тэ би нөгөө таны хийс ярьслуудаас би Тамирын харсан ярьслаа. Тэр амар гоёс та. Тэр л амарчлуутай ямар олон гоё сэдвүүд хамруулад. Тэгэл тэрэн дээр за энэ хүний бас гарт орцсон ажил юм байна да. Ажил ч хаварг ажил биш учраас ингэж хийгээд байгаа хэл та. Таашинтай болохоор. Тэ яах вэ? Дэжгүй би бол хийж байгаа ажилдаа дуртай байдаг. Тэгэл бас яах вэ? Янз бүр. Тэгтээ бас тэгэл амар олон хүмүүстэй ярилцаал үзэнгүүд энэ хүний чинь те ингээд бодож ирсээс өөр хүн юм байна гэж бодолч бас гоё шүү дээ. Тэрэндээ амар кайфардаг. Тэгээд ер нь гэхдээ дуртай. Тэгэл ингээл одоо сетапа хүртэл янзлахтай хүртэл амар кайфч янзлалтай шүү дээ. Тэ. Ингэчл гоё болчин тэ хүмүүс суувал яавал тухтай явах. Энэ зөрг агсны зураг шүү дээ. Тий, энэ хаягаар тавьж байгаа зургуудыг болохоор би зүгээр л ингээд нэг бодсон юм байхгүй. Жишээлбэл тэнд Мара явж байгаа шүү дээ. Тий. Марагийн зураг тавьсан. Одоо сая дэлхийн аваргаас мөнгөн медаль авсан манай 3/3-ын зураг байна. Зураг агсан байна. За тэгээд тэр дээр бол одоо манай гүр аргач ах маань байна гээл те. За тэнд бас өөрийнхөө университет зургуур гэдэг зөө. Тэр арай жоох ичмэр одоо бас харахаар бас жоох ичээ. Тэгтээ гоё майлстан шүү дээ. Хүмүүс амжилттай үзэх юм чинь тэгээ те. Зөрг агсан гэснээс юу яаж байгаа? Зөрг агсны брэнд кино гарцсан маа. Тэгээ тэр яг нөгөө хэрвээ та мэддэг бол бүр юм хуучны зөрг агсны нэг ярьцлага яваад байдаг шүү дээ. Ганц л ярьцлага. Тэгтээ тэр нэг юм ихчтэй суудсан. За тийм. Тэр сэтгүүл чинь өөрөө яг тэр брэндд кино продюсерлж гаргасан. Тэгээд зөрг агсны тухай
тэр чинь ингээд бидэд л нөгөө зөриг одоо тэгэл юу гэдгийг би Монгол хүний саруул ухаанд итгэдэг гэдэг ганц код те зөриг сангийн үйл ажиллагаанууд гэхэл аюу цөөхөн юмар зөриг гэснэг мэддэг болохч яг манай үеийнхэн ер нь тэр хүний ямар хэмжээний нөлөөтэй хүн байсан бэ гэдгийг бас амарсаа мэддгүйсэн юм л. Тэгэл тэр хүнийг нас барахт нь ингээл том одоо ингээ хойцлонгос молонгосын том улс төрчнөр ч юм уу бурхан болохоор хүүхлээр ингээл амар том цооршуулгын цуваа муу байвал хажуугаар нь битүү хүмүүс зогсоол үлддэг штеп. Тэр хүн шиг хүртэл тийм цуваа муу байсан байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр бол бас амар сонирхолтой баримтат кино байл. Би бас тэрийг нэрээ боломжийг хичээлээр хүмүүсийг үзэрэй гэж. Тэр хаана? IPT өндөр байна. Тийм үү. Тэр бүр амар. Тийм үү. За тэрийг үзье да. Тэр гоё баримт кино байсан. Podcast руу хамтрагч Yar Simple Zelle application бид бүхэнтэй хамтран ажилладаг үлээ. Өнөөдөр бид та бүхэндээ Simple Zelle application-ы автомашины зээлтэй холбоотой мэдээллийг хүргэх гэж байна. Тэгэхээр автомашин гэдэг зүгээр унаа гэхээсээ илүүтэйгээр та бүхэндээ өглөөнөөс орой хүртэл хамт байж, за магадгүй дотор нь хоол ойдог, хүмүүстэй уулзах, ажил амжуулах гээд маш олон зүйлээрээ холбоотой маш чухал хэрэглээ байдаг. Тэгэхээр та бүхэн яг одоо шинээр машин авахыг хүсэж байвал, магадгүй яг одоо унаж байгаа машинаа сайжруулахыг хүсэж байвал Simple Zelle application автомашины зээлийг өдөртөн та бүхэн шийдэж өгч байгаа юм байна. За тэгэхээр та бүхэн Simple application эсвэл Simple цэгийн веб хаягаар ороод өөрт хамгийн ойрхон салбарын байршил болон утасны дугаараар холбогдсон өөрийн бичиг баримтаа илгээхэд болох юм байна шүү. Тэгэхээр доор байршуулсан description хэсэгт байгаа линкэн дээр дараад за дугаар болон салбаруудын хаягийг авах боломжтой юм байна. Хамгийн гол нь та бүхэн зөвхөн шаардлагатай үедээ зээлээ авч за авсан зээлээ ухаалгаар зарцуулаарай. Энэ удаад бид та бүхэндээ Simple Zelle application-ы автомашины зээлийн талаарх мэдээллийг хүргэлээ. Миний машин, миний дуртай болцох газар. Автомашина Simple-ээр аваарай. Би яг Монгол юуныхаа контентуудыг бас үзээл байгаа. Тэгээд ер нь улмаа одоо жишээлбэл саяны кино бол за тодорхой хэмжээнд сэдв хүндэж байна тийм үү. За сэдв хүндөхгүйгээр бүр яг ийм кафер чи гэдэг тийм гоё тийм хүсэл байдгүй. За тэгээ ямар нэгэн улс төр хүндэхгүй гэхдээ одоо яг production талаасаа ч юм уу бүр яг ингэж нэг юм за би ийм л юм хийчихвэл өстой гоё доо гэж бодож байгаа. Хүслээ биелүүлэе гэж боддог юм юу байдаг. Би уг нь геополитикийн контентууд хийх гэж бодсон юм. Тэгээд сая он гараад дөнгөж он гараад тэгээ Венесуэл 1 сарын 3-нд ч тийм Венесуэлийн ерөнхийлөгчийг Америкаас шууд тусгай ажиллагаа аваад цэргийн тусгай ажиллагаа баривчилждаг. Тэр үйл явдал дээр шууд ардаас нь тайм гаргах гэж үзье 15-16 минут 20 гаруй минут тийм үү. Тэгээд дундуур нь Венесуэлд байдаг судлаачаас ярьцлага аваад тэрийг оруулж моруулад яг Венесуэл үнэс тэгээд ер нь Венесуэлийн арчлал Венесуэлийн социализм тэгээд Монголын нөхцөл байдал ямар ойрхон бэ энэ хэтрээгээд бас асуудал хүнцэл юм байна л да. Тэгтээ тэр тийм ер нь хийх гэж бас уг нь оролцсон. Тэгээд тухайн үед бидэд нөгөө production нь урт контент бас хийдгүн. Тэгээд бидэдийн нөгөө форматаар урт контент гаргах гэхлээр амар хугацаа орох болчоод. Тэгээд юу н өнгөрөөд тренд нь өнгөрөөд нөгөө сэдвэн ч мартагдаад тэгээ бидэд гаргаж чадаагүй. Тэгээд яг уг нь тэрийн шиг цувралууд хийвэл уг нь гоё юм бэл зөндөө гоё сэдвүүд болж байгаа. Тэгэл одоо Ираны дайм байдаг ч юм уу тийм. Айгүй олон гоё сэдвүүдийг хөндөөл цаадлын задлаад тэг ингээд тиймэрхүү юм хийвэл. Тэг ялангуяа нөгөө тухайн олон улсын одоо хүмүүсээс дахиад ярьцлагыг оруулж ирээд тэг тентэх нөхцөлөд мэдлэн яриад. Жишээлбэл тэр Венесуэл судлаач эдийн засагч та ярьж хахад бол мань хүн бас офс дотроо сууж байгаа. Гэхдээ би өөрөө Венесуэлд байгаа учраас хамаагүй юм ярьж болохгүй байна энэ гэж байгаа. Зүгээр л онлайн дээр нэг монгол кайтаа ярьж байгаа ярьцлага шүү дээ. Тэгсэн ирнээл тим юм байдаг ч юм уу. Тэгэнгүүт тиймэрхүү үнцгүүдийг чинь бидэд монгол хэл дээрээ сонсгол амар гоё сонирн байх уу гэж бодож байгаа. Тэрийг уг нь би хийвэл гэж үзсэн. Гэтэ юу тренд нь өнгөрсөнцөндөө тэрийг бас боломж олдвол цацчмаар л. Тим цоврал хийвэл хиймээр л. Гэтэ бидэд чинь нэг үнцэн ажлынхаа хийгээд мөнгө олоо залингаа тавих хэрэгтэй учраас яг тиймэрхүү юмнуудаар чинь бидэд орлого олж чадахгүй учраас бас цаг зарцуулж хийж амжихгүй байгаа л тэгсээр агаал гаргах гэл. Хойш тавьсаар гал мартагдчихад байдаг. Тийм тал би. Би амар сонирм яг чиний ярианаас ингэж бодлоо. Өөрөө асуултаа асуулчаа тэрэн дээр хариул таас ингээд чиний ярианд бодсон чи би ингээд жоохон бахтай ингээд юм ярьцлагын нэвтрүүлгүүдийг үзээд зочин нэг нь хараад за би ирээдүйд ингээд том хүн болоо те юм нэвтрүүлэгт өргөддөг хүн болоод ингээд урагдаад тэгээ ингээд сундаа гэж би боддог айгу мөрөддөг гэсэн байхгүй. Тэгснэ би юу гэж бодсон гэхээр
За би нэг өргөдөх шаардлагагүй байна дөө. Дандаа би ер нь бүр дандаа байж болох юм байна шүү дээ тий. Энэ цаашаа болж юм байна шүү дээ гэж бодож исэн байхгүй. Тэгээ юучсэн бас нэг тийм юм хийгээд одоо тэгээд бүр ингээд амьдралын даатал болсон байна. Тэгээ бид нар бас нэг 6 ангитай баримтат кино хийж. Би бүр юм баримтат кино хийх бас мөрөөдөлтэй багасаа. Тэгээд одоо яг юм Монголынхаа ноён оргил болох 4374 м байх шиг хөдний оргил чинь. Тийшээ өнөөдөр шөнө 12 цагаас хөдлөх гэж байна. Тэгээ нийт тэрэн дээр нэг 6 ангитай баримтат кино хийж байгаа юм. Тэгээд сүүлийн ангийг нь бас кино театраар гаргах зорилготой байгаа. Тэгээ юу ч гэсэн нэг тийм хийх гээд бас мөрөдлөө биелүүлэх гээд ямар ч ашигын босолтой ч аваас. Тий. Ер нь бид нар контентээс эхний ээлжинд бол нэг ашиг гаргах шаардлагагүй гэж үздэг. Тийм шүү дээ. Тэгээ тэр маань амжилттай явах юм бол дараадаа өрөөгөөж нуглаад өгөх хаа гэдэгт итгэдэг. Улмаад ер нь за зүгээр саяны таны ярьсан дээр л ч өгөх гэсэн. Энд өргөдөхийн тулд чинь том хүн байх шаардлагагүй байна шүү дээ. Улмаа одоо өргөдөө гэж бодоод юм уу те. Засаг унахчаа тийм ярихгүй шүү. За тэгээд улмаа чи ер нь гэр бүлээсээ хідүүлээ юм бэ. За тэгээд ер нь гэр бүлийн хүмүүжлийн тухай ярих гэдэг юм л да. Тий. Ер нь гэр бүлийн хүмүүжил хэр чухал вэ? Бас тэгээд гэрээсээ хідүүлээвэ, хидэх нь вэ? За ер нь яаж өсөж хүмүүжиж, ямар хүмүүжил авсан хүн бэ? Манай аав болохоор түрүүн хэлсэнчлэн фермер байж байгаа. Тэгээд хотод орж ирснээс хойш яг 8 байж байгаа. Ээж болохоор барилгын засал хийдэг. Тэгээд манайх болохоор 3 хүүтэй айлын би дундах. Тэгээ бүгд дэрсгийн хоорондоо амар одоо ойрхон тэгэл таахту 3 задалтай л ингээл босч байгаа. Тэгээ хөдөө болохоор бидэд байхад ингээ 3 хашаа нийлэнгүүт бараг 13 4 банд болдог. Тийм амар ол ирчүүд өссөн. Тэгээ яг л ирчүүд дунд л өссөн дөө. Тэгэл хөдөө хатал имээ яг бидэд өсгсөн. Тэгэл имээгийн хүмүүжлэр явсан. Тэгээд имээгийн хүмүүжил чинь бас амар эрхчлөөтэй тэгсэн ярнээ бас амар хайр дүүрэн тийм гоё имэнэр төр өссөн хүмүүс ч бас бүгд л мэдж байгаа даа. Тэгээд тийм хүмүүжил ер нь бол авсан. Тэгээд нэмдэж нэгдүгээр оролтынх тэр бас амар нөлөөлсөн. Нэгдүгээр оролт сурж байгаа учраас тэнд нөгөө маань сургуулийн залуучууд тэ ирчүүд хүүхдүүд тэгэл тэнд байгаа бас тийм тэр чинь нөгөө олон үр динамиктай амьдрал харна тэ. Тэгээд жинхнээсээ яг л нөгөө нэг тийм юу гэдгийг баян задгаланч биш тэ. Гэхдээ бас юмар тутаж өсөөгүй тэгэл гоё яг л гоё өссөн гэж боддог. Би гэхдээ өөрийгөө тэр яг хүмүүжил яг тэр нөгөө өссөн орчин бол амар азтай орчин гэж боддог. Тэгээд бас зөндөө олон найзуудтай байсны хүчин маш олон хүмүүсийг бас айгүй сайн таньж сурсан, хүнтэй хурцлж сурсан. Тэгээд эрэгтэй хүмүүстэй амар сайн хил амаа болоод маш хурдан юм эрэгтэй найзуудтай болчиход идэг. Ер нь найзтай амар хурдан болдог. Тэрний шалтгаан бол бас тэнд өсөж, тэнд хүмүүс дунд байж тоглож харцгаанч өсснийг байх гэж боддог. Тийм. Тэгээд тийм хүмүүжил гэх юм бол ер нь тиймэрхүү шүү. Тэгээд яг нөгөө бас нэг юм нь бол мэдээж эн чинь нөгөө нийгэм нь өөрөө юм л асуудал боллоо. Гэр бүлийн хүмүүжил ер нь хэр чухал вэ? Би бол чухал гэж боддог. Гэр бүлийн хүмүүжил ер нь хүний амар суур юм. Одоо жишээл юм бол манай аав хүн ялгаж харцахгүй. Тэгээ шудраг байх, хүнтэй шудлага байх. Тэгээд өөрийнхөө үр төөнөнж байх. Тэгээд буруу хатуу байх, дуурах. Тэр юмнуудыг ер нь аав айгуу сайн суулгаж өгсөн. Манай аав ер нь нэг тиймэрхүү зантай хүн байдаг. Тэгээд тэрний аавын шудраг зам бол ингээд надаа ийм үлгэр дүрэл өгсөн. Тэгэл одоо би ингээл утгалуулаад ч ихсаал юм уу гэл ингээл маш олон үйл юм болж байхад намайг чимээгүй бай гэж аав бол нэг ч удаа хэлж байгаагүй. Ээж бол байнга угаасаа дугаа байгаа чи болооч чи төрийн төлөө огтно гэл хэлээл байнга нөө санаа зовоод байгаа учраас тэгээд аав бол тэгээд өөрөө мэдж байгаа үстэй тий зөв тий хэлэх ёстой шүү дээ. Ингээд тим тал руу байдаг. Тэгээд аавын тэр зам бол амар сайн нөлөөлсөн гэж боддог. Тэгээд бас яг миний яг амьдралд мэдээж эмээ за эмээгээс гадна аавын ихч бас амар чухал үзүүлсэн. Аль нь биштэй манай эмээ аав ихч хоёр хоёулаа бурхан болсон. Тэгээд тэр хүмүүс бол яг намайг ингээд амар их хайрын дунд өсгөж нэмээд дээрээс нь бас амар өөртөө ихтэй болгоход тус болсон. Тэгэл жоохон бахаас л ер нь намайг аягүй сайн урамшуулж л байсан юм шиг байгаа юм. Магтаж урамшуулж. Тэгээд тухайн үед нөгөө жоохон хичээлдээ ингээд гайгүй сайн байх магт ингээл жоохон хичээлдээ сайн байнгут ингээл тэрийг нь урамшуулаад ингээл
амар сайн би ч нэг юм өөртөө ихтэй гай болгосон шалтгаан бол ерөөсөө тэр тэгээ бас нэг хүмүүсийн үүдээс хамаагүй ингээд үнэхээр буруу бол те дуурайд шууд хамаагүй ингээд ах настай хүн байсан ч хамаагүй өндөр их мэдлэлтэй хүн байсан ч хамаагүй мөнгөтэй баян хүн байсан ч хамаагүй зүгээр л хэлэх юм хэлцдэг тэр зам маань бол тэр өөртөө ихтэй болгосон хүмүүсийн аж гав яа гэж боддог. Зөв. Би бол одоо ингэж бодоод байдаг шүү. Одоо бол яг гэр бүлийн хүмүүжил бол яг бүр одоо би магадгүй би жишээлбэл одоо олон хүмүүстэй ажиллаж үзэж байна л да. Надад бол хамгийн тэр одоо бизнесийн өрөөнд ч тэр за ажил төрлийн өрөөнд ч тэр хүмүүстэй харилцаж байгаад надад бол тэр эрдэм мэдлэг гэж зүйл бол одоо гэр бүлийн хүмүүжлийн дараа орох юм санагдаад байна. Яг одоогийн нийгэмд гэр бүлийн хүмүүжил нь хэр сайн тий хүнтэй яаж харьцаж чинь хүнтэй хүн шиг байна уу тий хүн шиг зан гаргаж гин үү мал шиг зан гаргаж гин үү гэдэг чинь амар чухал байгаа байхгүй тий. Та гэр бүлийнхаа талаар ярьж. Ер нь таны гэр бүлийн хүмүүжил. Миний гэр бүлийн хүмүүжил үү? Би манай ээж чинь ихээс тавал авахгүй юу? Тэгээд нэг ахтай. Тэгээд бусдаа манай эгчнэр авахгүй. Манай ээж чинь хамгийн бага нь. Тэгээд би ерөнхийдөө аавынхаа талаас илүү ээжийнхээ талын хамаатнуудтай бол маш ойр өссөн. Бараг ээж шиг л өссөн гэсэн үг. Тэгэл яг хав тэгэл бага олон эмэгтэйчүүд донд өссөн учраас нэг тийм эмэгтэй хүнийг хүндэл яа ингэндийг нь бла бла тий. Тэмэрхүү юм дээр бол жишээлбэл айгүй хүмүүжлэлтэй өссөн гэж би боддоо шүү дээ. Тэгээд юу ч ийсэн хайраар дутаагүй дээ би. Өстө тийм баг тий. Тий. Тэгээ одоо бодох нэ тий шүү дээ. Би одоо хүүхдэд гэж боддیں۔ Хайраар дутаахгүй яачихад болчих юм байна дөө. Тий. Хайраар дутаагүй яачих юм өсгчих юм бодвол тэгээд тэр хүн ч одоо сайн явна уу? Сайн явах нь өөрийнх нь эрх. Муу явах нь өөрийнх нь эрх шүү дээ тий. Тийм учраас тэгэл тэрийг сайхан дэмнээд өгөхөд тэгээд болчихлоо гэж боддоо шүү дээ. За окей. Манай асуултын хэсэг байгаа. Тэр нь бол тэр Юлон Хятад хоолны ресторан манай ерөнхий ивэнтгчээр ажилладаг. За тэгээд шууд шулуухан хэлэхэд бол манай 10 жилийн ангийн хүүхэд тахгүй юу? Тэгээд найзынхаа бизнесийг бас гоё дэмжиж байгаа. Бас юу вэ түүгээрээ дайлж байгаа. Тийм шүү дээ. Тий. Гэтэ яг гоо мэдээж тодорхой хэмжээнд чинь бизнес юм чинь өгж авалцнаа. Тийм бол мэдээж байгаа. Нөө сонсоо зад чинь энэ нэг юм өнгөө юм шиг гэж бодчих магадгүй шүү. За окей, энэ дотор шүү дээ тий. 50,000 төгрөг 100,000 төгрөгийн асуултууд байгаа. Та өөрөө онгоолгоод 100,000 төгрөг нь бол Юлон Хятад хоолны ресторантай холбоотой асуултууд. За. Тэгтээ аюутай. Дор нь юм 3 хариулттай. Тэгээ тэндээс харж байгаа сонгонд тэгтээ айгу ер нь амархан. Юлон гэхэр бүр мэдхгүй гэж магадгүй гэж бодоод байдаг шүү дээ. Тийм бол биш байгаа. За окей. За. Шууд онгоолгоол. Харж байгаа л. Доош нь оролцсон мэн үү, дээш нь оролцсон мэн үү? Доош оролцсон. За 50,000 төгрөгийн асуулт гэж. За окей. За шээзги гэж юу хэлдэг вэ гэнэ? За. Аргалт түүдэг арганы жижигийг нь хэлдэг. Тогооны 50-оор усны хувин гэнэ. Олмаа надад марагийн урд байгаа тэрийг аваад өгөөч тэгвэл. За энэ дээр хариулт байгаа маа би энэ бас гарна. За асуулт нь юу гэлээ? Шээзги гэж юу хэлдэг вэ гэнэ? Шээзги гэж юу хэлдэг вэ гэсэн. За окей. Юу байна гинэ хариултад нь? Аргалт түүдэг арганы жижигийг нь хэлдэг. Тогооны 50-оор усны хувин гэнэ. За баг аавха. За юу юм? Аргалт түүдэг жижиг арга юм болоо? Наа чи 19 дэх асуулт байна уу? 19 гэж байна уу? Мэдгүй. Тоохгүй шүү. За 19 байна. За шээзги гэж юу хэлдэг вэ гэсэн чи аргалт түүдэг арганы жижигийг нь хэлдэг нэ. Oh yeah. За ингэ. За nice. Хариулж чадлаа. 50k микрофон. За тэгээд шууд наадахаараа Юлон ресторан дээр очиод үйлчлүүлээрэй. Харчээ. Наа чи хэдэн салбартай вэ гэдэг асуулт байгаа. 5 салбартай байна. За. Окей, тэгвэл хаасайг таарах юм шүү дээ. Харин Хятад бол иддэг үстэй. Идэлгээ авах. За тэгээ манай дээр бас иймэрхүү янз бүрийн асуудлууд байгаад идэв. Тэгээ эндээсээ ингэж оруулдаг байгаа шүү. За. Nice. Баярлаа. Тий. За тэгээд хоёулагийн ерөнхийдөө ярилцах цагийн төгрөөд ер нь өндөрлж байгаа шиг байна. Тэгээд урилгын минь хүлээ авч хүрэлцэн ирсэн. Зочин улмаадаа маш их баярлаа. Тэгээд зочин маань тухтай яж чадвуу. Подкаст маань таалагдвуу. Ярихсан зүйл ярьж чадвуу. Чадлаа. Тэгээд угаасаа санжаахтай ярахаар амар байд юм дөө.
Тэгээд нөгөө хөтлөгч нь өөрөө ярихад амар амархан учраас тэгэл би ч нуусаа нэг камер мембер банд маань ч гэж бодохгүй тэгэл гоё. Таван ярьчлаа. Тэгээд тань ч гэсэндээ бас дэж байсан мэл тэгэл. Болоо да. Надад бүр дажгүй байх хэрэгтэй гэж байна шүү дээ. За тэгээ юу ч гэсэн бас улмаагийнхаа хийдэг контентуудыг маш их үздэг. За Норог бол миний бодлоор за продакшны хувьд ч тэр өгөх гэсэн санааны хувьд ч тэр ер нь нэг юм айгуу гоё цогцоож чаддаг гэж би өвдөө ингэж боддог шүү. Би ерөөс дүгнээд байгаа юм биш шүү. За энэ зүйл миний бодол шүү. Тэгээд юу ч гэсэн Норогийнхаа хамт олонд бас улмаада эрүүлийн хамгийн сайн сайхан ажлын амжилт. За тэгээд бүхнийг л хүсье. Тэгээд гол нь гоё. Миний бороо гоё эрүүл байгаарай. Тэгээ олон жил гоё олон шинэлэг зүйлсийг хийж Монгол түмнийхээ энэ тарих толгоонд дээр олон зүйлийг сэрүүлээсэ гэж хүсэж байна. Тийм. За тэгээд миний асуугаагүй таны хэлэх хүссэн зүйл бий юу? Багт ер нь өнөөдөр ярих гэсэн юмнуудаа бүгдийг л ярьчих шиг боллоо. Тэгээд ямар ч тач одоо ингээд нэгдүгээр залуу хүн байна. Тэ. Хоёрдугаар талхлаарэ бас улс төрийн идэвхтэй ч юм уу байх гэж оролдож байна. Гуравдугаар бизнес хийж байна. Юу гэдэг ингээд Монголд байгаа тэгэл нөгөө яг дундаа бид нар ингээл бөөнөрөөл яг нэг асуудлуудтай адилхан зовлонтой тий. Бараг одоо ингээл харахаар хүний амьдралд ингээд байж болох бүх зовлон монголчуудад бараг амар адилхан юм шиг санагдаад байгаа байхгүй. Сэтгэл готрол юу гэдэг тий ингээл. Тэгээ энэ бүх асуудлууд донд айгүй их асуудлууд донд бүгдээрээ байгаа. Бүгдээрээ айгүй их одоо асуудлууд донд амьдарч байгаа. Тэгээ тэрнийхээ ард дээр бид нар ингээд айгүй гоё найзалж, айгүй гоё нөхрөлж, нэг нэгэндээ амар гоё энерги түгэх ёстой юм шиг санагддаг. Тэгээ гоё мессежтэй подкаст хийсэн ч юм одоо ингээ гоё мессежтэй хийх ёстой. Тэгээд тэгж түгэж байгаа. Тэгээд тэгж одоо ажиллаж байгаа танай хамт олонд бас одоо баярлаа, баяр үргэе гэж хэлмээр байна. Тэг амжилт хүсье. Нөгөө талаасаа бас хэдүүлээ ингээд гоё нөхрөлж, гоё найзалж, гоё ингээд ах トゥ ус байж тээ. Тэгээд нэгэндээ бас амар гоё эргэл байцгаах юм шүү гэж бас монголчуудаа энийг үзэж байгаа. Санжаахан подкастны үзэгчдэд бүгдэнд нь хэлмээр байна. За маш их баярлалаа. Подкаст руу мөнхөр өндөрлөж байна. Онд басан та бүхэндээ маш их баярлалаа. Зочдоо техник танилцуулын өнөөдөр Норгийн улмаа уралцсан ирсэн байлаа. Powered by Airplane, Айлын хөгжи гэдэг үрэтэ явдаг байгаа. Тэгээ бид бүхнийг байнга дэмжиж ажилдаг. Ерхий ивэнтгч Юдон хятад олон ресторан. Бид бүхэнтэй байнга дэмжиж ажилдаг. Zubroka-гийн Charna бүтээгдэхүүн байлаа. Амун бид бүхэнтэй Аянга Store бид бүхэнтэй хамтарч ажиллаж байгаа. Амун Simple Cell application өнөөдрийн дугаар дээр Том богдын Чили хамтарч ажиллаа. Ирэх дугаараар иргэд уулзцгаая. Тэр баяр та. Powered by Airplane. Айлын хөгжи. Подкаст румын хамтрагчаар Zubroka, Юлон хятад хоолны ресторан. Аянга Store. Simple Zell-ийн application.